Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө. Шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр тааруулж сонсож байгаа сонсогч танд өглөөний мэндийг хүргэе. Яг одоо 1-р студид хөтлөгч Эрка Заяа очроо найруулагч Мизунаар та нартайгаа мэдчилж байна. Йоо. Та 3 давд 1045 цагийн мэн вебсайтаар бөмбөрсгийн өнцөг булан бүрээс мөн 84.5 104.5 гэсэн хос долгион дээр радиогоор харин мэдээж Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичиж хайхаар манай пэйжээр дүрстэйгээр нэвтрүүлгээ үзэж сонсож байгаа эрхэм сонсогч танд дахин өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр 5 дугаар сарын сүүлийн өдөр бас ажлын сүүлийн өдрөө. 5 дугаар сарын сүүл. Өнөөдөр үнэхээр сүүлийн өдөр биш. Юу? 5 дугаар сарын сүүлийн ажлын өдөр. Яг. Ер нь өнөөдөр үнэхээр ирч хүчтэй байна. Гэхдээ ер нь тийм. Яагаад гэвэл маргааш амрандаа гэж бодхоо. Ингээл дуусаа 5 дугаар сар бай гэсэн. Ингээл дуусаа. Угаасаа ингээл хүүхдүүд хүртэл цэцэрлэгүүд амарж байгаа. Амьдрал ингээд сайхан чигдэрлээ дээ. За сэрээрээ сэрэг байгаа хүмүүс сэрээрээ шууд ингээд хүмүүсийн жихэн дээр очдог байгаа. Сэрээрээ за. Өнөөдөр маш олон хүмүүс айгүй аз жаргалтайгаар баяр хөөртэйгээр сэрж байгаа болоо гэж бодож байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилийн одоо сүүлийн цүнх барилтын өдрүүд бол сургуулийн насныханд өрнөж байгаа бол цэцэрлэгийн насны сүүлийн цүнх барилтын өдөр нэр төртөөгөр ажиллаад албан ёсоор дуусгаж байгаа нийт цүнх баригчдаа баяр хүргэе. Та нар чадсан шүү. Тийм ээ бид чадлаа. Яа бүр ингэ тогтлоод ах юм цаа. Манай нөгөө хүү 2-7 хоногийн өмнө өөрөө тэр өдрөө зарлцсан. Би өнөөдрөөс хойш явахгүй шүү гэх. Тэр нь болцсон болохоор би яг нэг заяа шиг бас ингэ догдолж хүлээж авч чадахгүй байгаа дуучлаарай манайхаа. Тэгэхээр догдолж байна. Гэхдээ айгүй чухал өдөр байна. Очроо догдолж байгаа үстэй. Гэхдээ очроо хүргэж өгдөг бол тэр юунд нь ч догдох тий. Юу? Цэцэрлэгт ягаад ийм өглөө сөрөг юм яриад байна? За тэгээд сайн байцгаана уу хэмээх эцэг өвгдийнхэн заашлаараа. Сайхан бүхний ихтэл энх мэндийн өрөөлөөр. Ерөөсөө юунаас гараагүй те. Яг манай сонсогчдоос гараагүй баг шиг шүү. Өчтөр одонгийн найр хөтлөөд. За. Гоё. 4 хүүхэдтэй 2 дугаар одоо төрийн дээд шагналтай тэр чинь 2 дугаар одоогоор ингэрээ мэлээж байгаа. Нэгэн сайхан гэр бүл хөтлөгчийн ажлыгээд мэдээ ерөөл болж байгаа төрөд ирлээ. За. Тэгээ би бол бааварлж илээ. Би чи 5 хүүхэдтэй шүү дээ. Би чи 1-р одон руугаа дөгч байгаа зүгээр 2-р одонтой хүмүүс бол бааварлж байгаа юм. Яаж нэг нь 6 хүүхэд юм уу? Тэг нэг нь 6 шүү. Нэг нь 6 шүү дээ. Оо би ийм мэдгүй юм шүү дээ. Би 6-гаа авах уу яах вэ гэж бодоод. Нэг сайхан өрөөгөч. Хэнийг? Юу гэсэн үг юм бэ? Одоо авсан хүмүүсээ өрөөх юм. Эсвэл тэр нөгөө цэцэрлэгийн юунд дуусч байгаа хүмүүсийг өрөөгөч. Ямар цэцэрлэг? Цэцэрлэг одоо ингээ өнөөдөр сүүлийн өдөр юм биш. Тий. За ингээд цэцэрлэгийн насны бидний юм л өрөөлөх гээд ахгүй чаас. За хамаагүй. Чаавас гинэ. Боллоо. Чаавас маус гэдэг доошоо гэдэг. Чаавас гээгүй штэ. Ивэлж яахгүй юу да? Ивэлж байгаа. Үгүй би гомцсон. Наа. Би гомдохоор ингээд нэг ингээд энтлийн хүмсэг ингээд өргөждөг. За. Юу гэж өрөх юм? Харин бэлэн байгаа ерөөдөө явж олно эсвэл байхгүй байна да. Гараа явчлаа. Үгүй тэр өчтөр байсан өнөөдөр алга болчихлоо. Байт юм аа. Очоогүй байхгүй. Очоод хэд хэдийн юмны ерөөд бол бүр ингээд. Үгүй байгаа. Бүр easy гард юм билээ. Байгаа. Өчигдөр одоо жишээлх юм бол одонгийн найран дээр очиод сайхан ерөөлүүдэд талбсан байж штэ. Тэр ерөөлүүдээс нь сонсох гээд ах чинь цэцэрлэг гэдэг нэг юм чинь. Би яар шал илүү юм ярьчлаа. Тэгээ чи илүү шинчээс чаавас маавас. Яна Гүг дэмжиж байгаа ухаантай юм чаавас гэдэг өөрийгөө хэлж байгаа шүү. Тий. Би ухаандаа дэмжиж байгаа ухаантай юм чаавас. За чи өмөрөө дээ. тайлбарлах гээд багаараа үзчихсэн. Гүг хөөх юм яг тэгдэм а заяа чи өөрөө. Яг өөрийгөө хэлээд байхгүй юу. Өчтөр нэрэ тэр одонгийн найран дээр тэр том захирал ер нь яг тийм найр майран дээр захирлаа өрчөөд айгу зүгээр юм биш. За яаж юм. Гүг захирлууд чинь тэгэл нөө хөтөлбөрөөс гадуур те хөтөлбөрт багтаагүй байсан амар дуучдаг ч авчраал. Монгол улсын ардын жүжигчин тий
одоо нөө завхных гэж нэрлэгддэг дуучин Бацуг ахыг авчирч авчихсан. Оо. Тэгээд Монгол улсын гавьяа жүжигчин Инх цул ихчийг авчирч авчихсан. За. Их тэр хүндтэй хүмүүсийг л авчирч илээ. Захирал нь өөрөө. Захир ер нь манайхан бас ийм найр, одонгийн найр ч юм уу, хорим найр ч юм ямар нэгэн зүйл дээр хамгийн бүдүүн захирлаа ер нь бол урьж яхан зүгээр юм билээ шүү. Тэгээ тэр хүмүүсээ жоох онгорогоод Захирал Та байхгүйсэн бол би яаж дөрөвтэй байх вэ гэдэг. юу гинэ? яг уу би яг уу зүгээр хой. Буруу ярьчихна. Наа чи бүр Төмөн олныхоо гавьягаар гэдэг шиг үү. Хоёр дэлгэд яг надад бол ингээд хорим хөтлөхтэй одонгийн найр хөтлөхөд нэг актер шүлгүүд байхгүй. Яг хөө эхлэлийн нэг юм зүгээр энгийн те сайн байцгаана уу хэмээх эцэг өгдийнхээ зажлаар сайхан бүхний эхлэл энх мэндийн өрөөлөөр гэл энэ туран суулсан эрхэмсэг ноёд хадагтай ах トゥ төрөл төрөсөд найз нөхөд та бүхэндээ энэ өдрийн хаан амар хатан мэндийг айлтхан мэнчлэе гэх мэтлэн имерхүү надад эхлэлийн юмнууд байдаггүй. Гэхдээ наа чи бол сонсоогүй юм байна. Тэгээд яагаад гих мэтчлэн гिचж байгаа юм бэ? Зүгээр тэгээд ингэж араас нь нөгөө нэг дандаа явдаг юмнууд нь одоо шүүс өндөг ёслол, суу ёслол те бусад юмнууд дээр нь зүгээр миний дотроос ингээ надил гардаг байхгүй. Одоо жишээ нь хүн настан хүн гарч ирээд үг хэлэнгүү за ингээд азаа бурлаа минь сайхан ерөөсөн ерөөлн тийм ээ энэ сайхан гэр бүл дээр болон ирсэн зочид та бүхний минь амьдрал цагийн цагт биелээ олох болтугай гэдэг нэг юм надил өгнөд яваад байгаа. Ер нь бол ингээд явчихсан. Ундарч идэг байх юм юм. За ингээд одоо шүүс өндөг ёслол урсаж байдаг байх нь. Би бол зүгээр хүүрнэд ярьчихдээ шүү зүгээр. За сайн байцгаана. За тэгээ сууж байгаа хүмүүс за гоё юу байцгаана да гэдэг. Гоё наастартай байв шүү. Хурдгаа газ явуулаад тэгээд за дараагийнх нь ороод Ганц уянгалууд ингээ нөөгдөөний мэд гэр бүлийн радио гэдэг ингээд манай хин Эрка ч хормоо хийжсэн тийм ээ. тэгсэн. Заяа минь яла. Арай би хэмжээг. та нарт хэлэхгүй. Заяада би хэрвээ хормоо хийгээгүй бол тийм ээ. Хормыг хөдөлчихгүй шүү заяа. Яана очроо одоо миний хамаг баяр ёслолын бүх юм хөтлөндөө. Одоо дараа жилээс одон авахд хөтлөө. Амалц баа. Чи одоо болоочтой энэ ажил их бах чи одон модоо авах гээд харин чи одоо ингэж реактлах хэрэгтэй. ямар их заавтай тийм. Хорим хийхэд хөтлөн. Дараа нь одоо манай хүүхдүүдийг хүнтэй суугаад хөтлөн. Одоо өөр юу? Хүүхэд сургуулаа төгсгöd хөтлөн. Ер нь яг одоо ингэж бид хоёрт эндээс нэг юм хэлэх гээд байгаа нь одоо монголчууд ер нь орчин үеийн залуучууд жоохон Европ чиглэл рүү ингээд хорим нараа хийх гээд идэг штэ. Агт ер нь яг Европ чиглэлээр хийж болно. Гэхдээ урталт нь заавал юм монгол заншлыг оруулах хэрэгтэй. Тэр чинь өөрөө ямар нэгэн мухар шашинлаг юм байхгүй байхгүй. Жишээ нь ингээд орж ирлээ те одоо тэр шүүс өндөх ёслол гэдэг чинь өөрөө өөрсдийнхээ амьдралын элбэг дэлбэг одоо хангалуун байдлыг одоо ирсэн зочдтойгоо ингээ хуваалцдаг юм төр ёсны гайхалтай юм үйлдэл байдаг байхгүй. Тэрэн дээр чинь нэлээд гоё хугтгонууд ингээ хүмүүст ойлгогдсон явчихна. За тэр сүүн ёслол гэдэг чинь айгүй гоё байхгүй. Хоёр талын ээж гарч ирээд те тэр сүг одоо хоёр өөр сүг нэг аяганд ингэж холиод тэгээ нэг болгоод хүүхдүүдтэй ингээ уулгаж байгаа нь юу гэхээр чи өнөөдөр ингээд энээс өмнө нэг ихийн энэ гайхалтай хайраар хайрлагдчихсан бол одоо ингээд хоёр ихийн хайраар ингээ хайрлагдж байгаа шүү гэх мэтчлэн багхгүй. Тэгээд энэ хоёр сүг нэг аяганд нийлүүлээд ингээ холиход ямар ч энэ дэлхий дээр байгаа шинжлэх ухаан тэрийг ялгаж чадахгүй гинэ. Тэрнтэй адилхан энэ хоёр ээж чамайг ямар ч ялахгүйгээр яг ингэж хайрлна гэх юу энэ бол ингээд урсаал яваад байгаа. Тийм ээ. За баярлаа. Зүгээр нэг актер баярлалаа. Баярлаа. За ер нь одоо нэлээ их мөнгө төгөр хэмнэхээр үйл ажиллагаа яг их болчихсон. Чи захиалга өгөөгүй зүгээр химнэлт юм уу энэ? Химнэлт Үгүй болчих юм уу? шүү дээ. Надад угаасаа бэлэг шүү дээ, тий? Тийм, бэлэг гэсэн. Оо. За одоо манай охин утга 12-оор төгснө. Яхаа найз. Ер нь болоо юмнууд. Ирээрээ өөрчи. Зүгээр очрог өөрчи. Зүгээр өөрий. Тэ хаймрын сүйдэлтэй өөрч байна. Ер нь одоо ингэж бас энэ богино хугацаанд Эркатагаа Заяатагаа Мезүтэйгээ ингээд нэг гоё гэр бүл шиг юм би анх удаа би юм ганцхан сарын дотор ингээд юм бүр юм дотносож үзлээ. Тэгэхээр мэдээж одоо гэр бүл болцсон юм чи нэг нэгэндээ чадхаараа бүгдэнд нь би туслаад явна шүү. 12-ийнх нь юу хийн 12-ийнх нь хонхны үеийн нөгөө багш эцэгчүүд нь хурал морл ингэв би хөтлийг авчий зэ. Тэнгүүтээ очрог миний хөш хөрөөдрийг урьжи. Тэнгүүтээ өөрөө хаана нэгэд танаа хүүг хэн гэдэг лээ? Охныг манай том охин чинь энгүү штэ. Энгүүний аав наа гэ гараад ирлээ. Би энд ерөөсөө меншн давалгаануудыг харахгүй энэ манайхаа яагаад комент хийхгүй байгаа болоо гэж гахаадсан чи та хоёр гараад хардаа. Зөндөө олон комментууд. Харин би бас яг тэгсэн. Гараад хар гэсэн үг үү? Гараад лайвасаа гараад рефреш хийгээд буцаад орч. Тэгсэн чи ингээ гараад ирсэн. Хүмүүсийн коммент гараад ороод ирчихээр өмнөх меншнүүд надад харагдахгүй нэ. Яагаад найруулагчаа би одоо нөгөө меншн түүх өстой байдаг. Надад ерөөсөө юм харагдгаа болсон шүү.
Бас харагддаг. Надад ч гэсэн харагдахгүй байна. За ингээд яг одоо меншин давлгаандаа нэгдээгүй болвол хамтдаа нэгдээд эхний болон руугаа шилжих гэж байна. Гэр бүлийн радио 104.5 84.5-тай хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Меншин давлгаа зүрхэн давлгаандаа нэгдээд бид 2 дахь болон бэлэг болонгаараа өнөөдрийн буюу энэ 7 хоногийн бэлгийг та бүхэндээ задлан өгөх гэж байгаа. Тэгэхээр та бүхэн меншин давлгаандаа нэгдээрээ. Нэгдээрээ. Энэ хоёр хөтлөгчийг солих амархан За хамнаасаа Тэ очир нэг санд асуулга явуулчихад байгаа юм шиг. Нэг өдөр найруулагчтай нийлээд солилцсон байвал гайхгүй юм байна бид хоёр одоо. За ингээд меншин давлгаандаа нэгдэж байгаа сонсогч танд баярлалаа. Одоо харин хамгийн ихний болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Тэр бол хар цүх. Хар цүнх хаач явсан сихгүй гэдэг. Хар. Бол зүгээр ч нэг цүнх биш. Байдаг л хар цүнх шүү. Гүй дотор нь юу байгаа гэж. Хэн мэдтий? Гүй тэгээ би хамт үзье гэдэг штэ. 3 2 1 гэдэг энэ цүнхийг онгоолгоё заяа. Зүгээр ээж хараад игдэм үү? What? Ёо, шок. Ястаа алдаж болохгүй цүнх чи энэ байсан юм биш үү дээ. За, хар цүнхээ онгойлгоцгоё. Тийм ээ. Яг одоо та бүхэндээ миний хайртай сонсогч та бүхэнд хар цүнх болом нь хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хар цүнхэн дотроос юу ч гарч иж магадгүй. Харин тэр болгоныг та тааж өнөөдрийн сэдвийг цааш нь бүгдээрээ гулгуулах болно. Тийм ээ Эрка. Очрогийнх бас их гоё байгаад байгаа. Очрогийнх ер нь их жоохон бодуулж. Минийх ер нь бол нэлээд бодно логик цаагаараа 100 төгрөг гаргаж За ирж тэ. өнгөрсөн удаад бол мөнгө өгсөн шүү. Өнөөдөр жоохон мөнгө жоохон ахиулаад. За тэгэхээр өнөөдрийн модератор Төм наслах одоо нууцын тухай ярьж болно. Төм наслах гэж. За өнөөдрийн модератор хар цүнхийг нээх хүн бол гэр бүлийн радиогийн шилдэг хөтлөгч. Очроо. Яа өөрийгөө ингэ зараа. Тэ гоё юм байна те. Гоё штэ зүгээр штэ. Өөрийгөө ингэж зарлах бас л эвгүй юм биш үү? За тэгээд өнөөдрийн хар цүнхнээс гарч ирж байгаа зүйлийг та бүхэн минь бас хараад юу вэ гэдгийг комент хэсэг дээр гоё ингээ таагаа яваарай. За дээрэс нь тэр сэдвтэй холбоотой сэтгэгдлээ хуваалцахыг хүсвэл шууд 9986 1045 дугаар руу залгаж болно. Мөн бас юу гэдэг лээ нөгөө маркетингийн утас нь хэд гэдэг лээ? 8866 1045. Тийм ээ. За ингээ хар цүнхээ нэгэд бэлэн. Та хоёр яг зүгээр доошоор юу бичээд байгаа юм бэ? Би нөгөө меншин Заяа нөгөө меншин давлгаагаа тэмдэглэж байгаа шүү. Би гэхдээ сонсож байгаа. Меншин давлгаагаа тэмдэглээд найруулагч руугаа шидэж Чи меншний хийц юм уу? тэгээд Меншний хийгээд Оо найзад анхааруулахгүй бол мартсан шүү чи. азтан болох магадлал тий бас байна. Нэмэгдүүлнэ шүү те. манай амар хөөрхөн юу гэж ийн гэж. За өмнөх нь харагдахгүй бол дахиад меншин хийчихэл да. Чадах юм чинь Хийч. Манайха хийчих шүү. Хийгээрэй. Булан солигдохоос өмнө меншин хийцэн гинэ Нойко. За та нар меншин давлгаагаа хийж байгаарай. Яг одоо Нойко хийцэн шүү. хар цүнхнээс ямар Жун нэгэн дагийн ус хийцэн. харж байна. гарч ирсний дараа бүгдээр хамтдаа бас өнөөдрийнхөө бэлгийг гардуулах байгаа. За хар цүнхээ би онгойлголоо шүү. За онгол. За нэг За. хар цүх. Дэлгэцэн дээр би ганцаархнаа гарч ирсэн байна. Би хармаар байдаг энэ чи. За Чи хараад хэрэггүй. Чи наадхаа бич. Чи Наадхаа бич. Чи очроо надад харуулах гэж байна. за хар цүнхнээс гарч ирэх хамгийн эхний зүйл бол өнөөдөр үнэхээр нууцлаг юм байх болно шүү манайха. Сэдвийг нь та нар харин өөрсдөө олцгоо шүү. Би та бүхнийгээ болон хоёр хөтлөгчийг хэр ухаантай вэ гэдгийг өнөөдөр яг шалгах гэж байна. Таахгүй бол тааш ярихгүй байгаа шүү дээ. Мэдээж шалгаж байгаа хүн нь бол асар их ухаантай байж таараа. За хамгийн ихний зүйл бол за Ийм гараад ирсэн. Заяа хараарай. энэ юу вэ? Нүрний маск. Нүрний За, маск. нүрний байна. маск. Лимонтой маск байна те. За энийг цаашаа Эрка дамжуулчих. Энэ нөгөө цайруулдаг шүү. За хар Эрка дамжуулчих. За баярлалаа. Хаар гинэ. За наадах ч. За түр ээж гараа. За Түр ээж гараа. Яс Энэ меншин давалгаа ингээд зогссон шүү найзуудаа. Үүнээс хойш меншин давалгааг авахгүй шүү заа юу. Гай болоод байна гэж. Тийм тэгэхгүй бол надад угаасаа эхний буулын эхлэх хүртэл байдаг штэ. Ингээд тусгачих. За. ингээд эхний гарч иж байгаа зүйл бол маск واخгүй нүрний цайруулын маск. Нүрний маск. За энийг ингээд
За маргаашнаас би бүр цагаан дагн болоод ирэх юм. Бэлэг юм Наадах чи уу? үгүйс би буцааж авна шүү дээ. Яагаад? Юу Юу яриад яриад байгаа байгаа? Одоо ингээ өгч юм бол аав шүү. За өнөөдөр юм ингээ шууд өгж байгаа шүү зэ. За энийгээ болохоор Мизу вау наша хараараа манай найруулагч Мизу. За Мезро шидчихэр гэж за Мизудээ ийшээ өглөө. Ми шидчих ихгүй дээ. За Мизугийнхаа ийшээ тавина. За дараагийнх Маск. Цариулдаг маск. шампунь. За энэ болонгод үсний тижэл яадаг юм айгуу гоё шампунь байгаа. За цаашаа. За манайхан сэдвүүдэд доогуур нь бичээд байгаа. Энэ гоо сайхан юу ярих гэдэг за. За Эрка өгч. За. надад байгаа юм уу? Гөө наач. За байж тээ ингээд. Угаасаа Бэлэг юу болоод байгаа юм бэ? Бэлэг яваад байгаа юм уу? Энэ бэлэг биш хаа. За. Хэрэгэлсэн Бити уучаараа наа чи үсуугадаг шүү. За Мизу. Нааша хараарай. За энэ чинийх шүү те. Оо. За. Яг харин Оо за. ингээд өөр мөр юм бэ? Хоёр ирэхтэй. Энэ ямар ч юм байна хөөе. Энэ Намаа гимтэл надад гимтэлтэй холбоотой. үлдсэн шүү. Гоо сайхантай холбоотой гэж бодож байна та нар. Цэвэр цэмцгэртэй. За тэгвэл дараахыг гаргаж ирээ тийм үү? Шал өөр юм байх юм дээ. Цайрах нь шүү дээ. Сайжрах нь шүү. Алим. Үе. За энэ алим бол яарлаг марлигтайгаа байгаа Итали улсын Дискуркаскины хотын Эвсрилесны брэндээр Кастрали гэдэг технологиг ашигласан юм нэг сайхан брэнд байгаа шүү. За энийг цаашаа. Би зараа ямар брэнд гинэ дахиад хэлээд өгч. За тэрийг мартчихлаа. Нэг л боломжтой байсан. За брэнд. За энийг аваа. Ямар ч ингэ. За. За өнөөдрийн юмнуудыг бүгдийг хараараа тэгээд ямар ч тач Ой ингээд 3-3-ыг бол авчираад байгаа юм. энэ шат буцахгүй юм уу те? 3-ын тоом хараараа. За манай Ингэж үзүүлэх юм уу? Ингэж мингээд. Тэ ингэж үзье. за өнөөдөр харин анх удаа найруулагчаа инээлжүүлж байгааг. Нэг сарын хугацаанд Нийцэж яах удаа харав. За одоо ингээд дараагийн бэлэг. Үгүй дараагийн бэлэг. бэлэг гинэ дахиад бэлэг байгаа юм бэ? Дараагийн нөгөө сэдв. За эхлээд манайх юу гарч ирсэн бэ гэхээр Юу юм бэ? Нүрний маск гарч ирсэн зэ. За. За Тэгснэ шампунь. Дараа нь Тэгснэ алим. алим. За эндээс таагараа. Манай сонсогчд яаж чимэг байгаа даа. Энэ алим бол бүр ингээд яг эсрэг ертөнцийн юм гараад Гоо ирлээ те. сайхан ариун цэвэр аялалд гарах гэж байгаа мó? Органик пластик гэсэн зүйлүүд орж ирж байна. За яг хуу та нар тэгээ бодож илээ. За дараагийн бэлэг. Дараагийн бэлэг харж гинөө юу вэ? Харин Ийм тийм ууттай. ууттай юм гараад ирсэн. За одоо энэ Хүүе баярлалаа. та нар энэ уутыг юу гэж бодож байна? За энэ уутнаас яг энэ уутныг нь юу гарч ирэхгүй. За энэ оноо нэг юм кек гарч ирж байгаа. Оо за чи бүр алах нь. За одоо энэ шүү. Баярлалаа. бас уу? баярлалаа. Тэг өгнө энэ чи яг 3 шиг адилхан гарч ирж байгаа. Оо за энэ бүр За. энэ левелийг бүр ахиулчлаа энэ баларлаа шүү энэ. Янзаг. За энэ манай найруулагч та алийг яах юм өөрсдөө мэдээд. Би наадах чинь явъя. Борын би авч. За. Борын надагч. Оо. Найруулагч азгуунаас хамгийн сүүлд Найруулагч үлдсэн. энэ дотор байхгүй байгаа учраас тандаа үлдсэн. За найруулагч хараарай. Гоё юм. Үлдсний наав гэсэн чинь жоохон царай сонир болж штэ. Инээж ирсэн ээ юу? Инээж ирсэн сонир болж байна. За тэгэхээр эрхэм сонсогчдоо өнөөдрийн хамгийн эхлээд маск гарч ирсэн, дараа нь өсний шампунь, тэжээлийн шампунь гарч ирсэн. Тэгсэн. Түүний араас алим гарч ирсэн. Энэ гэхдээ Тэр яарлагтайгаа алим. Тэгээд түүний араас кек гарч ирсэн. энэ гэхдээ За хараа. тэгэхээр эдгээр бэлгнүүд бэлгнүүд нийлээд энэ чи бөөнөр бэлэг байгаа. Харин бэлэг байна. Тэгэхээр бэлэгний тухай ярих гэдэг Бэлэгний юм уу? талаар л ярих гэдэг шүү. Үгүй буруу байлаа. За тэгэхээр эдгээр зүйлс мань дандаа 3-3-ыг авчирсан байгаа. Тэгээд яг хамт ажилдаг яг багийнхандаа бүгдэнд нь нэг ингээ өгсөн байгаа шүү дээ тийм ээ. За таацгаа одоо ингээ бэлгэл юм шүү. олон юм яриад бэлэг биш ээ. Бэлэгтэй холбоотой биш үү? Чи жоохон дөхүүлэх үү? Эрүүл мэндтэй холбоотой юм байна. Эрүүл мэндтэй холбоотой юм байна. Манай сонсогчдод юу гэж харъя да. Гоо сайхан эрүүл мэндтэй холбоотой. Гоо сайхан ертөнцийг аврын шүү. Эрка мана. За юуны дэ уншиж идэх үү? Гадаа дотоод гоо зүүн талаар гоо сайхан ертөнцийг аврах талаар алим хараад инээмсгэлсэн Мизугийн талаар хүнд юм өгдөггүй Эрка суралц гинэ. Ариун цэвэр эрүүл мэндийн талаар гэх мэтчлэн ингээд яваа. Хүнд юм өгдөггүй Эрка суралц гэдгийг би ингээ бодож урьснаа. Хэзээс үлдэнэ ойлгож тээ гэдэг. Энэ юу юм бэ? Бэлгэл юм шүү. Одоо нөгөө удахгүй хүүхдийн баяр болох гээд байгаа шүү дээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиолдуулж байгаа. Түүнтэй холбоотойгоор хүүхдтэй өгөх бэлэг мэлгэний юм. Хош Нойко. Артист Нойко нэг хамтрагчгээд үгийг бичсэн байна. Нойко баяр үргээ үнэхээр буруу байлаа тийм ээ. Үгүй энэ гэхдээ ямар ч юу алга. За байхгүй. За энэ бэлэгтэй холбоотой. За дөхүүлчээ бэлэгтэй холбоотой. Тэгээд болоо юм шүү. Хүн баярлуулахтай холбоотой мó? Баярлуулахтай Хүнд юм холбоотой мó?
За өнөөдөр ер нь бол хэн хоёр ер нь дөхүүлж байна. Дөхүүлж Манай байна. боги захирал бас дөхүүлсэн. Заям дөхүүлсэн. Ер нь өнөөдөр Боги би цэцэрлэлийн бичсэн юм уу? Өгдөг хүний талаар юм шүү тий те. өнөөдрийн нөгөө ярих гэдэг сэдв болохоор би өнөөдөр би ер нь айгүй залхууч юм багхгүй. За. Одоо ингээл гэрээсээ баахан ингээл сэдв гаргаж ирэх гэж ингээ хайрсан дотор юм аваад тэрийгэ буцаагаад аваа явах гэж айгүй ядаргаатай байдаг. Тэгээ үлдээж байгаа мó. Тий тэгээд ингээ шууд ингээ өгчийгээ те. За нэг хоёрдугаар яг Гоё өнөөдрийн юм гол байна, сэдв нь болонгод Энэ ямар гоё залхуу вэ? Тийм байна. та хэдэд яг зүгээр яг өөрт байсан зүйлүүдээ те гэртээ байсан илүү хаягчижсэн. За за тоглосон. За тэгэхээр ингээд Хугацаанд дуусах гэдээсэн үү? та нарт ингээ би бэлэг Энэ өрөөлөг айлмдтай гоё өгч хүүтэн штэ. биш. Тий хүүтэн. Энэ өгөөмөр сэтгэлийн тухай ярих гэдэг. Өгөөмөр сэтгэл. Өгөөмөр сэтгэлийн тухай ярих гэдэг. Аа. За Чи тэгэхээр сэдв өөрчилсөн байна шүү. тэгэхээр Өөрчилсөн байна сэдвэ. өөрчлөлгүй яа гэж чамайг хуурч байгаа. Өгстөр манай Эрка за хоёул нэг өрөөнд суудаг чи минь сэдв хэлж гээдсэн аахгүй. Тэр энэ шал өөр сэдв гэсэн аахгүй. Хөшин маргааш тий өөрчлөх сэтгэлийн тухай ярина гэдгсэн чи за баярлалаа найз нь шипи хэлчихнэ. Зэ тарин би тийлэрээ. Би бүр амар бэлдэж мэлдээд юм харж мараад. Наа чи бүр тэгээдсэн. Энэ хоёр угаасаа зузоо. Энэ дотор энэ хоёр эфир дээрээ ч зуз, эфирээс гараад ч. Гэхдээ би сая зууц биш гэдгээ баталчлаа шүү. Сэдв сольчиж байгаа үстэй. За өнөөдөр ингэх чая. Өгөөмөр сэтгэлийн тухай. За хүнд ер нь өгөөмөр сэтгэл байх ёстой юу? Тэгээд тэр өгөөмөр сэтгэлийн ач тус нь яг ямар байдгийг. Янк яста амтлаа байна. Болооч те. Үнэхээр Дээр юм амтлаа. Наадхаа сонсогчдод бидийг гайхуулаарай. Энэ яг сонирн болоо явчлаа шүү. За алим өгөөгүй юм аа Эрка гинэ. За. За тэгэхээр манай сонсогчдод ер нь өгөөмөр сэтгэлтэй хүний цаад дотоод хандлага мөн чанар тархины бүтэц одоо юу байдгийг тэр нь ямар хуу байдаг вэ? Тэгээд ер нь өгөхийн гайхамшиг ач тус юу байдаг вэ талаар бас шууд 99861045 дугаар руу залгаад холбогдоод ороод ирж болно шүү тийм ээ. Би өөрөө яг гинт өчтөр одонгийн найр хөтлөөд гэртээ ирсэн ээ. Яг тэнд бас нэг юм гоё юм өвчөөд хүрээд ирлээ штэ. Тэгээ ороо бодож байгаа за ямар сэдв гарах вэ гэж бодож байгаад ер нь өгөөмөр сэтгэлийн тухай ярмаар санагдаад за энэ дээр юу гаргаж ирэх вэ гэж бодсон. За. Тэгэхээр яг өгөөмөр сэтгэлийн талаар ингээд хайрцагнаас юм гаргаж ирэх чинь нэг хүмүүс олдохгүйсэн. Зүгээр ингээ авч өгч. Тэгээ энэ дугасаа ойлгох нь ойлгохгүй байна уу? Яа, Харин би чи ойлгож байна. Би тэгтээ баг ойлгоцсон биш үү? Харин ойлгочихж байгаа юм тийм. Өгөөд байгаа байхгүй юу? Тий. Тэгээ өгж байгаа юмд юм рандом байгаа байхгүй юу? Хоорондоо баг холбоо байхгүй. Тий. Тэнгүүд би сая бодсон юм л да. Өгөх тухай юм байна. За яг би бол яг өгөөмөр сэтгэлийн тухай. өөрийнхөө хэмжээнд нөгөө өгөөмөр сэтгэл гэдэг үл одоо анханасаа хүн гэдэг зүйл чинь өөрөө бий болохдоо биедээ ер нь өгж байх. Гэхдээ өгөөмөр сэтгэл туслах хоёр чинь өөрөө бас тустай ойлголт ч. Туслана гэдэг чинь яг ингээд ажил төрөл дээр нь туслах те. За яг өгөх гэдэг чинь өөрт байгаа зүйлээ бусдтай ингээд байнга хуваалцаж өгөх. Энэ хандлагын тухай яриад байна гэсэн үг шүү. За тэгэхээр ер нь анханасаа хүн бий болохдоо биедээ өгөх ийм системтэй, ийм хэлбэртэй ер нь бүтээгдсэн юм байна. Тэгээд тэр өгөхийн цаана одоо хүний нүднээс далд одоо хүний бие бүтэц энэ систем дотор нь өөрт нь дотроос нь бүр тэрнээс илүү зүйл өгөгдөж идэг юм байна гэдэг тухай ярих гэдэг гэсэн үг. За та хоёр ч бүр яагаад доошоо хараа явчих. Хүн бэлэг өгж байгаа чинь. Тэр хүн бол нөгөө юугаа бичиж байгаа. Аа дээш За манай байж байгаа. Эркагийн дээш харна уу? Энэ комментууд ингээд айгүй ингээд Хизүү марагдахгүй ингээд айгүй төвхтэй байгаа байхгүй. за яг хуу Хүмүүсийн комментиг алдчихгүй би бас санаа зовоодсон юм аа. за Эркагаас асууя. Өгөөмөр сэтгэл гэж яг юу юм бэ? Өөрөө хэр өгөөмөр хүн бэ? Яг захирал бол сая худлаа ярьсан бахал да тий Гэхдээ захирлын баг үнэ. Би яг миний айгүй том суралцах хэвээр талбарын нэг мөн. Одоо яг би өөрийгөө бас нэг тийм яг өгдөггүй хүн гэж бол хэлэхгүй л дээ. Уул нь бол. Тэгсэн чинь яг өгдөг хүний хажууд бол би бол болоогүй юм бэлээ. Би яг тийм өгдөг хид идэг хүн ингээ харсан байхгүй. За. Тэгээд маш тийм гоё сэтгэлээсээ бүр ингээд өгөхдөө өөрийгөө бүр зориулдаг. Бүр өгөхдөө бүр төлөвлөдөг тийм хүмүүс байт юм бэл. Тэгээд тэндээс би хараа зүгээр яг өгөх гэдэг чинь бүр өөр төвшөнд байт юм байх шүү гэдэг юм бодол төрөд байгаа байхгүй. Тэгээ өгсөн хүмүүс ингээд өөрсдөө айгүй тийм гоё сэтгэл дүүрэн мөрөн байгаа те. Нэг юм яадгүй юм бэлээ. Яг бүр өгөө сурцсан хүн бол ингээд хариу мариу нэгтгэхгүй ч юм уу те. Бүр
би тэр төвшөнд бол би бол хүрэхгүй юм билээ одоохондоо. Би ингээ өгчгөөр ингээ нэг ядаж баярлаа гэж хэлхийг ингээл харж гаалаа юм шиг юм мэдэрдэг тоххой надаас бол. Тэгэхээр яг өгөөмөр хүмүүсийг бол өгөөмөр хүмүүстэй өгдөг тийм хүмүүстэй байх айгүй юу гэдэг штеп. Нэг тийм дотроос ингээ халууд өгөөл идэв нэг юм. Авах дуртаатай биш байхгүй юу? Биш л дээ. Би бол бүр сүлдээ бүр амааргүй байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр бүр өгөөд байгаа нь ингээд залхуутай санагдаад. Залхуутай биш бүр ингээд амар юм дэндүү халуун байгаа байхгүй юу? Бүр шатаачих гээд байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд санаа зовоод хар хөлс зовоод энэ нэг хайрыг одоо яаж эргүүлж төлж барнаа гэдэг юм мэдрэмж төрөөд идэх байхгүй юу? Тэгэхээр өгөх гэд өгөөмөр өгдөг хүмүүс бол бас манан бадрахал хэрэгтэй. Яг нь ер нь хүмүүс өгөөмөр сэтгэлийн тухай ингүүд маш энгийн сонсогдож байгаа. Энгийн за өгжлээдэг, авжлээдэг те нэг айхтар чухалчлахгүй. Гэтэл өгөөмөр сэтгэл гэдэг чинь өөрөө цаанаа шинжлэх ухааны үндсэлтэй бүр хүний бие организм асар ийм ашиг тустай зүйл байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр хэд хэдэн аргументууд гарч ирж байгаа. Юу гэхэлэр өгөөмөр зам бол тархины хууль ёсны ийм мансуурал гэж юу ярьдаг юм байна. Ер нь тархийг аз жаргалтай болгож идэг маш зүйл. Шинжлэх ухаан өгөөмөр сэтгэлийг судлаад нэгэн ачиргалтай зүйлийг тогтоосон байгаа байхгүй. За энэний өгөхлөр хүн бусдад чин сэтгэлээсээ туслах өгөх тэ үед тархинд нь одоо helpers high гэсэн баха. Зөв уншсан уу би те? Мэдгүй байна. Англиар мэдгүй. Тийм одоо туслагчийн мансуурал буюу гэдэг юм үзэгдэл ингээд тархинд нь явагдаж идэг гэсэн. Бид өөртөө гоё хувцас авах эсвэл амттай хоол идэхэд тархинд ингээд бас аз жаргал мэдрэгддэг штэ. Төр зүрийн өөртөө ингээд юм авахд тэгвэл тэрнээс илүү зүйл ялгарч идэг. Харин бусдад туслах өгөөмөр зан гарах үе тархинд бүр юм юу гэдэг лээ шам оксицин би энийг хэлээ оксицин. Тэгээ бүр ийм гоё дааврууд юу нь ялгарч идэг. Тэгээ өөрөөр хэлбэл өгөөмөр сэтгэл бол одоо бусдыг баярлуулахаас илүүтэй өөрт минь одоо миний тархинд ийм аз жаргалын даавруудыг юу нь юу яаж идэг. Миний тархийг улам илүү нэгсэндээ аз жаргалын даавар маавар гэж ярихгүй. Миний тархийг илүү хөгжүүлж, тархийг илүү хүчрхжүүлж идэг гинэ. Яг шинжлэх ухааны талаасаа. За тэгээс гоё юм байна. Гоё мэдээлэл. Хоёрдугаарт нь олонгууд ийм эдийн засаг талаасаа эдийн засгийн байр өгөөмөр хүн илүү баян байдаг гинэ. Баян сэтгэлгээтэй болчдөг. Тийм шүү дээ. Баян сэтгэлгээтэй те. За яг энэ дэр нэг юм судалгаа хийсэн байгаа байхгүй. Харвардын бизнесийн сургуулийн профессор одоо Элизабет Дан гэдэг хүн нэг сонирхолтой туршилт хийсэн байгаа. За тэрний өгөхлөр тэрээр оролцогчдод мөнгө өгөөд хагасыг хүмүүсийг нь өөртөө өөр хагасыг нь бусдад наад зүйлээрээ буюу үлдгээд даалгавар өгсөн байна. За үр дүнд нь тэгэхээр юм гайхалтай зүйл гарсан. Юу гэхээр бусдад мөнгө зарцуулсан хүмүүсийн аз жаргалын индекс нь өөрийгөө баян чинэлэг гэж мэдрэх мэдрэмж нь өөртөө мөнгө өрсөн хүмүүсийнхээс хамаагүй өндөр гарсан байна. Тэгэхээр эн чинь нөгөө нэг сэтгэл зүйн онлоор бол ингээ батлагдаад те туршигдаад миний тархийг хүчрхжүүлж идэг ийм нэг гоё. Тэгэхээр яг хөө эндээс дүгнээд харахад юм байгаа байхгүй. Би бусдад ингээ өгөх сэтгэлтэй байна гэдэг чинь өөрөө буцаагаад хариу нэхэхгүй шүү дээ мэдээж. Хариу нэхэхийн тухай ярих юм бол зүгээр easy юм болчихно. Харин зүгээр л өгнө. Тэр хүн тус мэднүү, мэдхгүй вэ нүү? Ерөөсөө хамаагүй. Дараагийн юм. Би амьдралдаа олон хүнд ингээд тус хүргэжсэн байхгүй, өгжсэн. Агтаа тэр хүмүүс үргэлжлүүл намын дургу хөдөлгөөл гэсэн. Гэхдээ би буцаагаад харилцаагаа ингээд авч үлдээл дахиад өгжлээсэн. Энэ өөрөө миний тархийг улам илүүх нөгөө нэг юм хүчрхжүүлж байгаа юм байна гэдгээ би ойлгосон байхгүй. Тэгэхээр би хүнд туслана, хүнд өгнө гэдэг чинь өөрөө хэн нэгнээс биш, ашиг нь олонгууд юм далд те. Өөрөөс мань ингээ ирж идэг юм системтэйгэр хүн гэдэг зүйл өөрөө бий болсон юм байна. Эдэг зүйлийг л хуваалцах гэдэг гэсэн. Угаасаа тийм үг хүртэл байдаг штэ. Өгөх нь авахаасаа илүү юрөөлтэй гэж хүртэл байдаг штэ. Тэгээ бас бүр гайхалтай баримт байна. Бид нар миний өмнөх хар хайрцагтар урт наслахын нууцын тухай ярьсан тийм үү? Тэгвэл өгөөмөр сэтгэл өөрөө урт наслахын бас нууц гэж. За ийм зүйл бас батлагчаад байгаа. За энийг би ингээ харахад Стонбрукийн их сургуулийн судалгаагаар тогтмол бусдад тусалдаг өгөөмөр сэтгэлтэй хүмүүсийн цусан дэх кортизол гэдэг зүйлтэй бага байдаг төдийгүй цусны даралт доктортой байдаг нь батлагдсан бүр. Бажгаар яасан гинэ? Цусны даралт доктортой байд юм уу? Тий, доктортой байдаг өгдөг хүмүүсийн. Миний даралт их байгаа шалтгаан ерөөсөй ойлгомжтой. За тэгээ бусдад туслах зүрх одоо юм байгаа байхгүй. Бусдад туслах нь зүрхний одоо шигдээс те болох эрсдлийг 20% бууруулж идэг гэж байгаа. Тэгэхээр яг нь бид нар хэлээд байгаа шүү дээ одоо за ингээл бодигийн тамирчин те биеийн тамир айгүй хичээлдэг хүн айгүй богинохон насалсан байх жишээтэй. Асар их зөв хоолж байгаа хүмүүс ингээ бас богинохон насалсан байх жишээтэй те. Гэтэл өнөөдөр цаана бүр тийм нандин юм
нууцуд шал өөр нууцуд байж л байгаа байхгүй. Аа. Одоо шинэ өмнөх хайрцаг дээр болгонд ингэсэн шүү дээ. Хитрхийг урт наслыг гэж одоо дотроо өөрийгөө дарамт гэж хичээхгүй байх нь өөрөө урт наслахын нууц гэж гарч ирж байсан. А өнөөдөр болонгууд бас яаж өгөхлөр хүнд тус одоо өгөөмөр сэтгэлийг байн гаргах нь өөрөө урт наслахын бас нэгэн чухал нууц юм байна гэдгийг бас олж харж байгаа байхгүй. Хаа. Яа. Тэгэхээр яг хөө нэлийн гүнзгий юм. Нэлийн философик юм яриад байна. Тийм ээ. За тэгэхээр манай сонсогчд мань тийм ээ. Гоё 9986 1045 руу залгаад ороод ирээрэй. За. Сонсогчтойгоо харилцъя. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний минь Та гурийнхаа энэ өдрийн ажлын амжилт хүсье. Баярлалаа. амжилт хүсье. Баярлаа. За. Хүн юм их айгуу гоё. Би зүгээр нэг жишээ ярих гэсэн юм аа. Би ингээд дандаа хүүхдүүд юм өвтөртэй. Тэгээд дүүгийнхээ хүүхдэд ингээд хамгийн багаж нь одоо нэг 2-3 нас хүрээгүй хүүхдэлтэй 3 настай л да. Тэгээд юм болгоо очиж өгөхдөө ингээд юм аваад очдөг байхгүй юу? Тэгсэн чинь нэг өдөр очиод би юм өгөхгүй ингээд тавьсан байсан хажуудаа. Тэгсэн чинь би чи надад хайртай юу гэсэн чинь айргүй гэдэг. Би түл чамд гоё юм өгөх гэж хэлсэн гэсэн чинь айргүй за гэдгчихэд өгжил таараа штэ чи гэж яваад өгсөн штэ. Сайхан гар. Аваа сурцсан те. Энэ үнэ сэтгэлээс ойрт гарахгүй байгаа байхгүй юу? Өгжил таараа штэ чи гэж жоохон өгчөөдөө. Тэгээд энэ хүнд өгөх аюу гоё. Хүнээс авах бүр гоё. Хамгийн гоё. Надад нэг найзууд маш их юм өгдөг. Би тэрэнд өгөх юм өгөх чадахгүй юм өгөх чадахгүй л гэдэг. Тэр тэгээд надад миний найз ирүүл байл хамгийн гоё хэлдэг байхгүй. Тэгэхээр би тэрнээс өөр юм хэлж чаддгүй. Хүнээс та аваад байгаад өгөх чадахгүй юм чинь гүйцэхгүй болохоор сэтгэлийн төвшрөл гэж их баярлалаа да. Хамгийн за Баярлалаа инеэгч. баярлаа. Баярлалаа Уйнагч. Нөгөө хүүхдтэй байнга юм өгсөөр л байгаарэ. Өгөн. Тэр чинь надад хайртай гэдэг болно. За баярлалаа. За. За баярлаа. За Сонсогч маань нөгөө юу яасан? Санал төвшүүлж байгаа байхгүй юу? За. Өнөөдөр ямар нэг танихгүй хүнд гоё юм зорж байгаад өгөхгүй хэдүүлээ гэсэн байна. Челленж явуулж штэ. тийм байна. За сонсогчтойгоо холбогдъё. Тасарчлаа. 9986 1045 9986 1045 дугаартай та эргээд холбогдоорой. Бид хоёроос нэг юм гоох уу? За. Би ингээд нэг жоохон өгж ингээд сураагүй хүн. За гэ бодийч гэдэг байхгүй. Угаасаа өгч сураа. Хоёр ингээд хараа. Ингээд намайг нэг тийм яг нэг юм өгдөг хүн болгооч. За сонсогчтой болчиход болъё зөө. Тэгээ. Байна уу? Байна. Өглөөний минь. Өглөөний мэнд. За та нарт ажлын амжилт хүсье. Ямар гоё нэвтрүүлэг вэ? Баярлалаа. Хинтээ холбогдсон бай танилцъя. Уран чимэг гэдэг хүнтэй холбогдсон байна. За та Хоёр хаанаас биднийг дотн нэр сонсож вэ? байна? Би энэ гурвангийн гүрэн дээр хөгжрээ явж За. байна. Наад чи их ойрхон сонсогдоод байгаа нь манай Заяагийн ээж нь уран чимэг гэж хүн байдаг байхгүй юу? За. Тий. Одоо сайн байна уу ээжээ гэлтэй нь штэ. За өглөө сайхан өгтөж гэнэ үү? Сайхан өгтөж байна. Сайхан нэвтрүүлэг сонсоод айгүй гоё санагдаж байна. Тэгээд Баярлалаа. өг дуртай хүн байхгүй би. Ингээд дандаа хүнд юм өгөх хайж явдаг. Тэгээд нөгөө өхөрөө хүнд айгүй ингээд хүнд юм өхөрөө юм баярлаа. Бас нөгөө айгүй тийм крафтер байдаг учраас дандаа юм өгч яадаг. Би нөгөө Японд манай хүү байдаг байхгүй юу? Тэгээ Япон явчаад би ингээд дэлгүүрээр юм хайгаа явсан чинь ээжээ та найзуудаа бэлэг гэж ирсэн юм уу гэж хэлсэн шүү дээ. Бүрөө таны бүр найзуудаа бэлдэх гэж ирсэн юм уу? Гэж ирсэн юм уу гэ манай хүү тэгжсэн тий. Тэгээд манай аав тэгдэг хүн байсан. Буйны дээд өглөг гэж. Яг үнэ. Тэр буян үүдийг гэвэл өглөг өгж явах хэрэгтэй юм байлээ. Тийм шүү. Тэр учраас сайхан нэвтрүүлэгт олсондоо баяртай байна. Өгсөөр л байх болно. Баярлаа. Тэгээрээ Маш их өстө өгсөөр баярлалаа. л байгаарэ. Ийшээ тийшээ зугаалахтай найзуудтай бэлэг цоглуулсаар л байгаарэ. За баярлалаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. Ер нь яг одоо энэ дээрээс ингээ харахад анх нэг сонсогч асууж лээс очоо яг өгжсэн үү гэ те. Ер нь яг анх болонгууд нэг за 10 жилийн өмнө бүр хитрхи өгдөг байсан.
Энэ дээр бас нөө зааглах хэрэгтэй байхгүй. Хитрхи унж явжсэн мопедо шууд ингээд сэтгэл хөдлөд хөндөө өгчих ч юм уу те. Гүг надад тийм найз идэх байхгүй юу? Харин тий. Бүр өгдөг айгуу сайн. Харин тий би бол зах самбрааг өнгө өгдөг байсан. Аа. Гэтэл өөрийнхөө бас амьдралыг хитрхи бодохгүй те. Бас нөгөө хүнд нь бас яг тусалж ийн үе ингээд ялахгүй ингээд айгуу өгдөг байсан. Одоо болохоор ингээд заагладаг болцсон. Миний өгж байгаа тэр зүйл те. Одоо тухайн хүнийг улам илүүх ингээд үхэл рүү ч юм уу муу зүйл рүү ингээд чиглүүлж гин үү үгүй юу гэдэг чинь өөрөө ялгах хэрэгтэй байхгүй. Би нөө өнгөрсөн юунд хэлж өстэй. Шууд тусламж, хөгжлийн тусламж гэдэг хоёр ялгаатай зүйл байдгаа гэх те. Тэрнээс гадна зөвхөн хүнийг бяцхан ингээд баярлуулах юм жижиг сажиг юмнуудыг бол ер нь бол хийдгэлтэй. Ер нь ялгадаг болцсон гэсэн үг. Тий. Тэгэхээр яг нөө өгөөмөр сэтгэл гэж байгаа зүйлийг бол одоо болохоор жоохон юм хэмжүүртэй. Яг хинд өгөхөө, яаж өгөхөө гэдэг аягүй сайн бодож те. Нөгөө хүнд ингээд буруу зүйл болоод одоо архины мөнгө нэхэд өгөөд иж болохгүй байхгүй. Тийм шүү дээ. Энэ дээр ашиглаад иж болохгүй байхгүй те. Тэгэхээр яг хүнд хэрэгтэй яа тэдгээр зүйлүүдийг ингээд өгж явах нь ер нь хүнийг өөрийн нь хүчрхжүүлдэг гэсэн л үг байхгүй. Ер нь амьдрал дээр тэр хүний асуусан асуулт нэлэхэд бол маш олон зүйлүүдийг өгч ирсэн. Тэгээд манай эхнэр хүртэл тэгдэж шүү дээ. Хамгийн гол хохирогч нь нэг эхнэр болдог байхгүй. Би ингээ өгчий гээл те. Тэгээд сүүлдээ тэгээд манай эхнэр одоо намайг өөрчлөгдсөн гэдгийг үл мэдчихэж байгаа. Аягүй цензуртэй болсон те. Яг тооцоотой. Гэхдээ өг боломж л олдвол тэр үнийг хохироохгүй бол өөрчлөдөг. Ер нь очроос гэхдээ анзаардаг те. Одоо тэр нэг жишээ байгаа. Энэ жишээг яри. Тэр хүн асуусан учраас би нэг хүнд ингээд одоо найз захгүй аягүй дургу хөдлөөд. Аягүй дургу хөдлгөөдсөн. Ер нь жоохон хогийн санагдаад. Тэгсэн чинь тэр найз надаас тийм мэдрэмж өгснээ хараас надаас нэг юм гуйсан байхгүй. За хүүхдээ ингээд нэг юм одоо сургууль оруулаад өгөөч. Хотод хүүхд сургуульд орох чинь хэцүү шттэ. Тэгээ би чи нөгөө юм тухайн сургуулийн захирал махрал нэлээд таньдаг учраас ороод нэлээд бөө юм болж байгаа шттэ. Тэгэл Улаан өрөө уулзуулаад те. Ер нь Улаанбаатар хотод ингээд сургууль хүүхд оруулна гэдэг чинь яг 9 сар болохоос өмнө бүр ойжрлж идэг юм биш эцэгчүүд. Тий. Тэнгүүд нь би чинь ингээл ард зогсож захирал намаас өө сайн очроо гэдэг хэлээ. Сайн тантай нэг ганц хоёр үг сольчих гоо гэдгсэн чинь нөгөө захирал чинь хүүхдийн тухай биш юм байгаа даа гэхлээр. Өө биш. Танаа нөгөө нэг айн баяр юунууд юу болж байгаа. Тэгэл наашаа гэж давхал нэг баага очир дараад яваад орчиж байгаа байхгүй. Тэгснэ за танаа урлагийн номер яаж ин ингэж ин танаа нөгөө зураг бичлэг яадаг юмнууд олсон гэсэн олоогүй гэсэн. Хүш нэг зураг мураг видео мэдэг чи хийгээд үнгүй хийгээд өгөх туслах те. Манай нэг найз биш үнгүй гэдгсэн чи. Үу тийм үү. Гэхдээ тэр чи үнгүй хийж өгөх юм уу гэсэн харин байгаа тэр тэг тусалж чадна би хэлж чадна. Гол нь тэр найзын минь хүүхдийн сургуульд орох гэдэг. Төгсгөлт нь эргүүлж байгаа. Тэр нөгөө чи инээж. За яг энэ яах вэ? Тэр би тэр найздаа ингээд ер нь бол тусалж байгаа байхгүй. Нэг миний жоохон дургу хөдөлгөөд байсан ч гэсэн би ингээд тусалсан. Тэгээ дараа нь бас ингээд туссны дараа нь дахиад таарж байгаа байхгүй. Дараа нь таарад ер нь дараагийн харилцаанд дахиад дургу хөдөлгөөлсөн. Хэвээр. Ерөөсөө ач тус мэдхгүй. Ингээд хөдөлгөөлсөн. Тэгээ би бүр ингээд дотор бол ингээд ууралцсан байсан байхгүй. Тэр чөлөөлөд сүүлд нэг таарахад би зүгээр л ингээ харилцсан байхгүй. За сайн уу маань уу гэл те ингээ. Энэ нь өөрөө нөгөө нэг би тархинда дасгал хийгээд байгаа юм билэ. Одоо юм зөрчлийн те зүйл гарахгүй байх гихмэслэн ер нь тархины нэг юм өчгчүүлэх юм дасгалыг хийгээд байгаа гэдгийг би ойлгосон байхгүй. Наач гоё ш. Тий. Өгөхдөө ер нь ямар юм баримталт юм манайхаа. Ер нь нэг тийм баримтлсан юм байх ба зарчим марчим. Одоо жишээлбэл манай энэ Бямсрын бом эрдэнэ гэсэн байна. Хүнд яг хэрэгтэй байгаа зүйлийг нь ажиглаж байгаад өгөх нь гоё шүү гинэ. Харин тий. Яг нэг хүн гээд нэг юм хэрэгтэй юм байдаг штэ. Тэрийг ингээд анзаарж байгаад өгчүүлэх гоё идэг тий. За комментүүдийг хүрэгчээд яриалгаа эргээд оръё. Бидний хідэн найзуудаас хамгийн өглөгч нь ядам сүрэн туяа. Өнөөдөр чамдаа найз нь хайр бэлэглэе гэж үсэж байгаа зүрх явуулсан байна. Алтан чи. Туяагч угаас тэгдэг гэсээр. За тэгээд өгөх кайф бүгдийг дүүргдэг шүү гэсэн байна. Монголд маань өгөх өдөр гэж нэг сайхан өдөр байдгаа. Миний өрөөнд маань өгөх талаар сануулдаг том жаз өдгөөтэй байдгаа гэсэн байна. Тэгээ угаасаа 10 сарын 1 байдаг баг шүү тий. 11 сарын 1 билүү 10 сарын 1 өгөх өдөр өдөг шүү дээ. Тэгээд эн чинь нөгөө нэг авахаасаа илүү одоо өгж байгаа хүний тэр сэтгэл хөөрөл нь бүр илүү их байдаг гэж байгаа байхгүй юу. Нэг юм нэг түүх яг ингээд уншиж ирсэн юм байна.
ярьж байсан юм бэ эфирээр. За. Бүр ингээд нөгөө нэг сурамжт өгүүлэг ярьдаг байхад сурамжт өгүүлэг дээр энэ талаар ярьж байсан юм байна. Ингээл нөгөө эхнэр нь ингээл нөхөртөө байнга сюрприз барайл гэдэг гэсэн гинэ. Ойн баяраар бол ингээл гоё бэлэг бэлдээл төрсөн өдөр болох юм бол гоё бэлэг бэлдээл ямар нэгэн арга хэмжээ болох юм бол гоё бэлэг бэлдээл ингээд өгдөг байсан гинэ. Тэгээ нөхөр нь болохоор нэг тэр юмд нь ач холбогдол өгдөг. Ямар сони юм бэ? Яагаал ингээл дахин ингээл бараг л мөнгө зарлагдаад байд юм бэ гэл ингээд боддог байсан гинэ. Тэгсэн нэг өдөр эхнэртэй яг ингээд тусгаалтан зориулж бэлэг бэлтгэхэр болсон юм байна. За. Тэгэл тэрийг ингээд бүр чин сэтгэлээ гаргаж ингэж бэлтэж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо яг нөгөө Мисогийн хэлдгээр эхнэртэй хэрэгтэй зүйлийг нь бүр ингээд аваад бэлтчихсэн. Тэгэл ингээд нөгөө өдрөө хүлээгээд байсан юм байна. Айгу хэцүү юм байл ш тэр чинь. Тэгээ нөгөө өдөр нь болж байгаа шүү дээ. Нөгөө өдөр нь болоод эхнэртэй өгсөн чи эхнэр нь маш их баярлаж хүлээж авсан гинэ. Тэгээд тэр цаг мөчөөс эхлээд нөхөр нь эхнэрээсээ илүү эхнэртэй бэлэг барьдаг болсон гэсэн. Эхнэр нь нөхөртөө илүү их бэлэг барьдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь эхнэрээсээ илүү нөхөр нь эхнэртэй бэлэг барьдаг болсон гинэ. Солигдсон гэсэн. Тэгээд түүндээ юу гэж хэлсэн байсан бэ гэхээр авж байгаа хүнээсээ илүү өгч байгаа хүний мэдрэмж нь ийм сайхан байсан болохоор манай эхнэр надад бэлэг өгөөд байдаг байсан юм байна. Тийм учраас би одоо эхнэртэй аль болох баяр ёслолыг алхасгүйгээр үр хүүхдүүдтэй эргэн тойронд байгаа хайртай хүмүүстэй ингээд чухал өдрүүдэд нь бэлэг өгөх нь гоё юм байна гэдэг зүйлийг ингээд баримталдаг болсон. Миний бодол өөрчлөгдсөн гэдэг сургамжтай өгүүлэг байгаад байсан. Бас сони юм тийм. Ер нь яг ингэж байгаа штэ. Одоо нийгэм болонгууд ер нь яг энэний эсрэг бас одоо маш олон хүмүүс бас байгаа те. Заавал өгөх хэрэггүй нэ тэрэ. Гэтэл яг нөгөө хүний бодолд өөрсдийнхөө бодлоор л те мэдлэгийнхаа төвшинлийг хараад байгаа байхгүй. Гэтэл надад нэг юм гоё юм философик бас нэг юм үг гэдэг байхгүй. Өг тэгвэл чамд буцаагаад өгөгдөн. Тэгтээ өгөгдөхтөө шахагдсан шигдсэн те бүр бялхсан хэмжээтэйгээр чамд буцаад өгөгдөх болно гэдэг. Хинээс гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ яг энэ дотроос те ингээд хаа нэг тэгээс тийм ирж байгаа зүйл энэ хүний оюун санаанд багтахааргүй нэг юм ертөнцийн хууль байгаад байгаа байхгүй. Нөгөө нэг ингэдэг байхгүй юу? Америкт очиод би нэг юм ингээд өөрийнхөө хэрэгэлдэг үгнээс яа би нэг ярмаар ах юм. За зүгээр Найкога чи бүр Хай өглөөний минь. сайн уу? Сайн. Өглөөний минь. Эркэгийн яриаг таслаад ороод ирсэн нөгөөт нь зүгээр. Өөрсөн. За үргэлжлэн. Зүгээр. Орж ирсэн баярлалаа. Хант ярьчихъя л да. Үгүй би. Тий. Найка. За манай Найка ер нь Үгүй би ярих. өгөөмөр сэтгэлийн тухай. За болоорой та нар өнөөдөр жигээ би энд гомдч төлсөн хүмүүс. 5 сар дуусч штэ гомдох. Өнөөдөр чинь тоних өдөр юм шүү. Олон улсын нөө. Тий. За Найка хэр өглөгч вэ? Өгөөмөр сэтгэлийн тухай бас. Би ёстой харамж штт. Яста хай файв гэсэн. За. Ер нь л амар өгөх дуртай штт. Одоо хин нэгний төрсөдөр болох гэж байгаа ч гэдэг юм уу. Эсвэл зүгээр хин нэгэн манай хүүхд тэгээд гэдэг ч юм уу те. Тэнгүүд нь тэрийг аваад өгч мөр дэлгүүр орохоор л нэг тэрэнд нь очих юмсан, энэнд нь очих юмсан тэр тэгж байгаа гэсэндээ гэл нөгөө байнгын тэгээд байдаг. Гэхдээ яг мэдээж жоохон лимиттэй л байна л та. Одоо өөрт зарим үед мөнгөгүй тохиолдлууд байдаг учраас. Тий. Айл болох мөнгө одоо цалинтай болсон үедээ ч юм уу нөгөөдөлөө санаад өгөхийг хичээдэг штэ. Тэгээ өөрөө нөгөө баярлуулах хүн баярлж байгааг харах өөр амар дуртай. Тэгээ өөрөө бэлэг авах гэхээс илүүтэй Харин тийм өгч байгаа хүн дуртай гэдэг юм аашин. Тийм. Яг юм сэтгэл хөөрөлд ихтэй хүмүүс баярлуулах тал дээрээ илүү эд юм шиг байгаа. Янз янзын санаа сэтэл өөрөө тэрэндээ хөөрчгүйгээл. Тий. Ай бүр яг төсөөлсөн. Яг би гэж. Үгүй харин тийм бүр яг ингээд хөөрчгүүд юм аа. Яг үнэ. Тэгээд яг гэхдээ бас хүн өгөөд байх тусам Давраад хүн өхийн хэрээр гарахын хэрээр олдог гэдэг шиг надад л тэр үг айгу зүгээр санагдаад байдаг шүү дээ. Хүнд өгөх тусам л эргүүлээл нөгөө бүр амар гоё сюрпризүүд орж ирдэг заяа. Нэг сони юм байгалийн хууль байгаад байгаа юм шүү дээ. Уйлмар яагаад надад туслаад байгаа, яагаад надад баярлаад бэлэг өгöd байгаа юм гэдэг юм ингээд айгу сонинд нэг тийм өөр авахаараа айгу сони мэдрэмж авдаг. Гэхдээ айгу баярлдаг гэдэг. Тэгээд дандаа өгөх юм шиг одоо мэдгүй тэр нь илүү гоё санагддаг. Авахаасаа илүү. Авахаасаа илүү өгөх нь илүү капитал. Тэгээд нөгөө хүнийгээ бодож байгаа бол амар төсөөлж бол одоо төрсөдрийн бэлэг байлаа гэхэд цаа гэж бүр амар хит хоног боддоо шүү дээ бэлгийн. Тэгж жагаад тэр хүндээ тааруулж жагаад авдаг. Яста гоё. За тэгээд дээрэс нь одоо нөгөө мөнгөгүй байх юм бол өөрийнхөө биеэ зарах цаашин зүгээр. Биеэрээ ингээд нөгөө чадах зүйлээрээ туслах
За тэгэж би зөв ойлгосон шүү. Цаг хугацаа зарцуулах те ядчих те. Тий. За юу айгүй буруу ойлгож байна. Ойлгож ихсээчгүй байлаа. Жохон шинэлэг инээд орж ирээд байна уу юу? Энэ сарын дур сонсогдоогүй инээд ороод ирчих. Шинэ инээдний төрөл гаргаа юу? Яач ч одоо шинжлэгдчих. Наад чи ард нь ийм санаа байгаа шүү гэдэг инээд ихгүй. Тийм байна. Энэ бол яг байна. Энэ чи яг хуучин. Тэгээд үгүй тэгтээ ер нь бол яаж чадсан харамч хүмүүсийн эсрэгээр харамлах тусам нарийнлах тусам улам ихээр илүү шатдаг ч гэдэг юм уу эсвэл алддаг юм шиг санагддаг ш. Тэгээ илүү амиач тэгэл нэг баг хамт олнооч үүсгэж чадахгүй ч гэдэг юм ганцаарддаг байх гэж боддгоо гэдэг. Үнэ. Баярлалаа. Баярлалаа Неко. Би гэл чамайг салгачаад би нөгөө хэлэх гээд байгаа юм хэлчихмээр. Бай. За Одоо энэ За манай сонсогчтойгоо хөтлөгчт нь ярих гэж уралддаг болсон. энэ цаг айгүй хурдан өнгөрчлөө их гоё сэдв учраас те. Бид нарыг ингээд бага яриулаач уусаа. Тий? Тийм биз дээ. Дүү тэгээ болил да ингээд дуусчих. Гэхдээ ярмаар байна би. За. Би сэтгэлгээний юм байт юм бил шүү. Би нөгөө нэг барууны нөхдүүдтэй ингээд тааралдаа танилцаад ингээд ярахад тэдэрт нэг ийм ойлголт өгд юм бэлээ. Earn this гэдэг тийм ойлголт өгдөг байхгүй. Би өөрийнхөө хүч хөдөлмөрөө энийг чи олсон гэдэг ийм мэдрэмж ийм ойлголт байт юм бэлээ. Би тэгсэн чинь өөрийгөө ингээд бодсон чинь үгүй юм бэлээ. Би яагаад ч нэг юм эсвэл монгол сэтгэлгээ байж магадгүй. Бид нар нэг юмыг ингээд зүгээр ингээд авж байгаа гэдэг юм мэдрэмж өгд юм бэлээ. Одоо цалин хөлсөө хүртэл баг те. Одоо баг юм шагнал авж байгаа ч юм шиг мэдрэмжтэй те. Одоо юу гэдэг гэр бүлээч гэсэн одоо би энийг авах ёстой байсан гэж ерөөсө боддгүй юм байлээ. Одоо ойлгож байна те. Тэгэхээр би хараа яг тэр мэдрэмжийн дундуур би ингэж хүн болсон юм байлээ л дээ. Ер нь бол. Тэгээ яг би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хараа ер нь өгдөг хүмүүс байгаа учраас өнөөдрийн би байгаа байхгүй. Тэгээ тийм учраас би нөгөхийн гайхамшигыг бол би өстой бүр мэдхийн дээр мэднэ. Тийм. Тэгээд хэр хэмжээндээ бол өгдөг. Гэхдээ нөгөө нэг стажикэн очрогийн тэр эхний тэр нэг очрогийн хэсгийг л жоохон өөртөө суулгамаар байна. Хоёул ингээ хоёр талаас уулзах гэдэг юм байна. Чи ингээ хитрүүлээ өгдөг байсан бол би хитрүүлээ өгдөггүй байж байгаа одоо хоёул дундаа уулзмаар байгаа байхгүй. За сонсогчтойгоо холбогдъё. Тий яг үнэ. Өглөөний минь. За өглөөний. За. За авхукийн хадаар яриад байна уу? Окей. Ачраа. За өгөөмөр сэтгэлийн тухай ер нь бол ярьж байна гэсэн. Харин тийм байна. Тэгээд би бол яг хоо нэг төвдөж тэмцэн явахт нь тэмээгээр туслаас Тэвдэж явахт нь. тэрнээ туслах. Аа. Барин талдаг. Осоо төвдөж яваад ингээд нэг ажил явуулж байгаа юм шиг тийм ээ. Оцсон тахт болон тэр ч одоо ямар та болох дараа цараас болыг биш тэр чинь Тийм шүү дээ. авчууд ингээд толгомцсон хэрэгцээ хүнд үүсэж байгаа шүү дээ. Тийм хөө юм өндөд бол тэгээд өөрт мөнгө байхгүй байсан ч үлдээ тавьж байгаа чамаагүй өгдөг шүү дээ. Тэгээд Нэр тийм мартсан биш тий. өөр тэгээд бас ер нь тэгээд болгон цаатууд байсан байдаг. Янз юм дахад тэгээд одоо өнөр мөн юм гэсэн на ямар ч хэрэгтэй байх нэг чухал зүйл тэгээд хүмүүс аргаа багтсан үедээ бостаад өөрсдөө болсон шүү дээ. Нөгөө мэдэр авчихсан дуустаа гэдэг шүү дээ. Нэг гол зүйл бол юм хөө аргаа багтсан тийч яваа юм үед ямар ч хүн бай ойлгож бай эсвэл бүгд таньж бай. Шатчихсан аргач байдаг гэсэн гэнэүүд өгчтэй шүү дээ. Найдлага тавьж бүр итгэж гуйж байгаа хэл та тий. Нэг татасаа тийм зарим хүмүүс тэр яг одоо ингээд ороо танаар хот хүнд авч өгдөө мэдээд яг тийм ямар юм удаа авч маар нэг даваа хүн юм бичдэг юм байна. Юм байна том биш нэг тоо шиг юм юм. Тэгээд үгүй тийм швейц гэдэг нэг тэр нэрийн дот манай гарматаа дээр хасахгүй тэгээд тавшаад явахгүй тэр нь зүгээр харж ахнаа тэр хүмүүс ч ингээд өгчдөг байх чинь жишээ нь архиулах хүн байдаг гэж боддог.
мэдээж тэгээд яг нарийн даваад миний одоо тэр миний амьдралаар гадаг очиж энэ хастав хот юм санаад бүнийг удаа нэг атанд хөөд үз. Нэг өдрийн хүний амийг аварж байгаа ч юм билүү гэж боддог шүү дээ. Тэрийг мэдхгүйс ер нь тэгээд зарим хүмүүс ер нь тийм ингээд харж л байсан. Нөө абуцэд археологихгүй үзсэн нэг өдөр унтж байгаа явж байгаа юм байна шүү дээ. Тий яг үнэ тийм кейсүүд зөндөө байгаа тий. Яста наад чи чухал ойлголттой шүү. Тэгээ нэг монголчуудын дээр тэгш шалтгаан дээр нэг аймаг хүний аймаг ингээд тэгээд яг хөө реакцны дүгд байхад. Тэгээ ер нь зүгээр нэгэн одоо хин нэг хийснээр ч юм уу багийн юмд тавчаад идэхгүй л өвчин шүү дээ ер нь тэр ариг ингээд байгаа жишээ. Яг тодорхой тэр хүн болгонд нийгмийн одоо хүн биш юм шиг л авч үздэг болсон юм цаг үе байна. Тэгээ ер нь тэр яг хөө энэ тэнд гоолог модохоосон хүмүүс таарууд нь тэгээд ер нь туссан арга басан ийм хүмүүс болж тусалцаад байхад яг гарантай юм байна. Аавал тэрнээс хадгалсан сэтгэл юм уу хариу бэлэг мэдээ юм бүлээх юм уу юм байдгүй шүү дээ. Яг өөрт тэр нэг юм хүний тэр нэг юм өгч байгаа мэдрэмж нөгөө нэг баярлалаа гэдэг хэлж байгаа нэг үг юм тэр чин сэтгэлийн өгшөө тэр шалаа өөрт тэр мэдрэмж төрүүлээд байдаг шээ. Үнэ. Өстой үнэ шүү. За маш их баярлалаа. Хинтэй холбогдлоо? Наяа штэ. Наяа тий. Наяа санагдаад байна. Харин тий. Хоолойг нь би тэгж яриад байгаа байхгүй. За комментуудыг хүргээд ихний булангаа өндөрлөе. Маш гоё комментууд орж ирж байгаа байхгүй юу? За. Хүн нас барахад буян сайн хий. Хүүхэд настай хүн амтан сайн баярлуул гэдэл тэгдэг нь минд амьдарч байгаа оршин байхдаа сайн өгч байл гэсэн утга агуулга юм байна да гэсэн бодол орж ирлээ. Миний хүрээлэл донд өгдөг хүн илүү байдагт энэ амьдралдаа баярлалаа гэсэн байна. Би ёстой наад үг чи би хэлмээр байна. За гэхдээ бас яг энэ занг ашигладаг муухан ашигч хүмүүс байдгаа бүр нэг ашиглаад хаячихъя гэсэн тийм хүмүүсийг хөөхий буйнаараа болог гэд өрөвддөг дөө гэсэн байна. Харин тийм ээ. За тэгээд гэс хурдан дуусгачих тий. Тэгээ. Гэртээ хүн урьж дайлах дуртай ирсэн хүмүүстэй байгаа шин зүйлээ бүгдийг нь чамд хэрэгтэй маймаа гэж өгчөгдгөө. Нэх гоё өөрөө хэрэглэхээс илүү цадсан уяг мэдрэмж төрдгөө гэд ноёко битсэн байна. Тэгээ өөрөө хувийн имлэг байгуулах юм бол угаасаа ашиггүй ах уу гэж байна. Бүх хүмүүсийг өнгөө үзээд аль болох шин юм өгвөл гоё байдгаа гэсэн байна. Тэгээ хүн баярлуулж үргэлж тусалж дэмжиж байдаг найзуудаа баярлаа. Найзууд минь надад байна гэд мина сов дундрах болроо туяа гэрэлт маа лам одон чимэг нарыг меншн хийсэн байна. Тэгээд хамгийн агуу өгүүлт бол илүү гарснаасаа биш өгсөн өгүүлт байдгаа гэсэн байна. За дахиад уншия. Хамгийн агуу өгүүлт бол илүү гарснаасаа биш өгсөн өгүүлт байдгаа гэж болцайхан богийн манд. Наадах чи хамгийн чухал үг байхгүй. За энэ дээр ингээд би ерөнхийд нь дүгнээд нэг дуусгачих. За яг манай хамгийн агуу өгүүлт бол илүү гарснаасаа биш өгсөн. Одоо жишээ нь би нэг юм амьдралын цаана хэр бэргийн хүмүүс мэддэггүй тэр нэг хойлыг мэдээд байгаа байхгүй. Анх би хизэнээс өгж эхэлсэн бэ гэхлээр зүгээр л эхнэр битээр түрээсийн зүгээр юм 3-3 харьцаатай жижигхэн амбарт 2 хүүхэдтэйг ингээд амьдарч байхдаа өгдөг л байсан. Тэр өөрөө нөгөө хүний тархинд нөгөө баян сэтгэлгээ өөрөө эрч хүчийг ингээд нэмж байгаа учраас өнөөдөр одоо ингээд те комедиан бүртлээ одоо энэ сайхан ажил дээр гараад өнөөдрийн очроо хүртэл ингээд явж байгаа юм энэ нууц нь бах гэж би зүгээр харж байгаа байхгүй. Тэгэхээр байхгүй байна гэдэг чинь надад хүнд өгөх юм байхгүй байна гэдэг чинь би өшөө илүү өгөх ёстой байна гэж би өөртөө шүү кодлдог байхгүй ер нь бол. За тэгэхээр өнөөдрийн зүйлийг базаад хэлэхэд өгөөмөр зан чанарын талаар бид нар ярилцлаа. Өгөөмөр гэдэг л агийн энгийн сонсогч байгаа бол цаана маш олон хүний тархинд те одоо ийм баян сэтгэлгээ суулгаж идэг юм байна. Бас эрүүл мэндийн гайхалтай тэр урт наслтын нууц байдаг юм байна. Сэтгэл зүйн хамгийн том хүч павер өгж идэг юм байна. За бас эмоцийн хараат бас гинжиг ингээд тасалдаг гэх мэт юмнууд байна. За бас тархины цэвэрлэгээ хийдэг юм байна. Гэх мэтлэр нь маш олон юм давуу талуудтай байдаг юм байна. Тэгэхээр энийг та бүхэн мань өөрсдөө ч гэсэн бас нарийн сайн судлаад энэ зан чанарыг бас гоё хөгжүүлвэл зүгээр шүү. Мэдээж өгөөмөр сэтгэлийн эсрэг талд харамж сэтгэл байгаа ч тий. Тэгэхээр тэрэнд өгөөмөр сэтгэлийн нөгөө давуу талууд сөрөг талаасаа ингээ бас нөлөөлөө гэсэн. Гэхдээ манай Эркам хэлэхэд өөрийгөө бас харамж дээрээ голоод янз янзын болох шаардлагагүй. Юу гэхээр логик талаас нь хардаг хүмүүс байдаг байхгүй. Харамжтай биш. Үгүй нэг ингэдэм юм. Харамжтай биш. Хүнийг хөгжүүлэхгүй за энэ хүн тусалснараа
Энэ хүн яах вэ, ийх вэ? Энэ хүнд яг хэрэгцээ байгаа юу? Тэрийг ажиглаж чаддаг л хүн байхгүй юу? Чи яг зөв харж Зөв. байна. Ингээд өнөөдрийн хар хайрцгийг Баярлалаа. бидэнд бас маш гоё мэдээллийг өргөсөн. Бидний бас дотор байгаа өгдөг хүмүүсийг маань сэрээсэн, өгдөг хүмүүстэй талархлаа илэрхийлэх боломж олгосон. Очроод баярлалаа. Ямар богинохон цаг байна. Энэ олон бэлгийг нь яаж эдэлж хэрэгж За буцаага авъя бүгдийг. Өгнө гэж бодож байна. Одоо ястаа гонжинж. Энд хүрээд өнөөдрийн хар хайрцаг маань өндөрлөж байна. Харин тун удахгүй хэдүүлээ бэлэг булангаараа эргээд уулзах болно. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Эй. За өнөөдрийн хар цөмхнөөс ч гэсэн нэг гинтийн темууд гарч ирлээ шүү аа. Ирэх 7 хоногт одоо энэ хар цөмхнөөс дахиад юу л гарч ирдэм бол доо. Удахгүй уулзцгаая. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Бүгдээрээ одоо бэлгээ задлцгаая. Тийм ээ. 7 хоногийн турш бидэнтэй хамт байсан эрхэм гайхалтай сонсогч та бүхэндээ зориулсан хамгийн ер бүсийн онцгой болон маань эхэлж байна. Энэ болон бол Бэлэг болон байгаа. Гэр бүлийн радио 104.5 84.5 хост долгионоор 3W1045-ийн вебсайтаар мөн гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичиж хайхаар гарч ирэх Facebook манай хуудасаар биднийг дагаад бидний бэлтгэж байгаа мэдээлэл контентуудтай үргэлж хамтдаа байгаа сонсогчдод баярлалаа. Яг одоо тухайн пэйж дээр Улаанбаатарын өглөө маань дүрстэйгээр танд хүрч байгаа. Бидэнтэй хамтдаа байгаад баярлалаа гэд 7 хоногийн даваагаас баасан гарагийн 7:15-аас 8:45 минутын хооронд 90 хорон бидэнтэй хамтаага сонсогч дундаасаа бидний зүгээс нэг түрүүний яг очроогийн хилдэгчлэн зүгээр нөө илүүдээ гарсандаа биш бидэнтэй хамтаагаад баярлалаа гэд чин зүрхнээсээ юм өгч байгаа аахгүй бэлэг өгж байгаа аахгүй юу? Зориудаар ингээд бэлдэж байгаа тийм зориулалт гаргаад бэлдэж өгж байгаа маа. Тэгэхээр энэ бэлгийг маань хүлээж авж байгаа 10 дахь 7 хоногийн маань бэлэг задарсан байгаа. Өгөхөд бэлэн болсон байна. 10-0. Тийм ээ. 10-0. Энэ бэлгийг бид нэр бас та бүхэндээ бас өгөхдөө те. Үргэлж баярлалаа шүү. За тэгээ бэлэг авахын тулд мэдээж бид энэ олон сонсогчдоос яг ингээд тоочны тодорхойлж чадахгүй байгаа учраас бидэнтэй хамт байгаагаа мэдэгдээд бидэнтэй хамт байгааг тань мэдээд бид өөрсдийн гараар орохгүйгээр автоматар аппликейшны тусламжтайгаар болоод сонголтуудыг хийдэг байгаа. Тэгээд нэг өдөрт нэвтрүүлэг эхлэнгүүт меншн давалгаа явуудаг. Тэр нь нэвтрүүлгийн хамт сонсох хүмүүсээ урайлан дуудаж орж ирдэг гэсэн үг. За хоёр булангийн дунд бол зүрхэн давалгаа илгээдэг байгаа. Зүрхэн давалгаанд оролцсноор буюу меншн реакшн давалгаанд оролцож байгаа тийм зүрхэн давалгаанд оролцсноор бас тухайн өдрийн 2 дахь боломжийг эзэн болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг өдөрт 2 хүн боломжоо эдлэх боломжтой. Боломж нь байгаа гэсэн үг. 5 өдрийн 10 боломжоор 10 хүн сонгогдно. 10 хүн эргэж. За тэгэхээр 10 хүн дундаас эцсийн байдлаар нэг хүрд эргэснээр энэ 7 хоногийн бэлгийн эзэн маань тодрох боломж нь бүтэн бүрддэг юм аа. Тэгээ ганцхан хүнийг бид баярлуулдаг. Тэгэхээр тэр хүн зориулсан, тэр хүний гэр бүлд зориулсан, тэр хүнийг хайртай хүнтэйгээ хамтдаа цаг хугацааг өнгөрүүлэхэд зориулсан бэлгүүдийг бид бэлддэг. Бүгдөө Эркаг ядлагч болтол нь энийг явуулъя. Явуулсан шүү. Харин энэ 7 хоногийн бэлэг болохоор Эрка өнөөдөр энэ 7 хоногийн бэлэг болохоор бид нар хүүхдийн баяраар ортож байгаа. За тэгээ хүүхдүүд маань бас оюуны хүмүүс байгаасаа, номтой нөхрөлдөг байгаасаа гэдэг агуулга байдаг учраас хүн болгол тэгж хүсдэг штэ. Тэгэхээр тэр хүслийг чинь биелүүлээд одоо бид нар яг вэ нэг 100,000 төгрөгөнд ч юм уу те нэг энэ хавцаал нэг хэдэн ном сонгоно нэг 10-аад ном сонгох эсвэл нэг 5 орчим ч юм уу те. Тэгэхээр нэг энэ ядаж нэг 5 номыг бид нар ойртуулаад өгөё л гэдэг байгаа. Тэгэхээр бүгд хамтдаа ялагч тодорсны дараа тэр ялагч маань хүүхэд ямар ном авч өгөх гэж байгааг нь хальт ярилцаад тэгээ бид нар бол сайхан сонголтыг хийгээд ингээ хамтдаа ингээд оролцсноо. За ингээд хүүхдүүдсэн зориулсан номны одоо бэлгийг одоо би хожвол манай 5 хүүхдэд 5 ном өгнө гэсэн үг. Нэг ном л очих юм байна. Окей. Эсвэл нэг хүүхдэд зориулаад 5 ном авч болно шүү дээ. Мэдгүй яад юм байгаа. Үгүй шүү дээ тэр чинь нэг нь өөр авсан ашигтай биз дээ. Яри те. Тэр талаараас дараа нь яри те. Асуудал ахгүй. Ядамсрын туяа 2 охины хонхны баяр гээд гар завгүй байгаа гэсэн байна. За 2 охинд нь хонхны баярын мэд дэвшүүлье. Өнөөдөр бол бөөн уйлын майлантай өдрүүд бас л үргэлжлэх юм байна. Миний муу их ч одоо бүхэл зохион байгуулалтын нэг яг чам шиг одоо юу энэ 2 охиныхон инх заяан
ядамсрын туяа гэж юм байл шүү дээ. Харин тийм ээ. Зохион байгуулалтын бүх тимийг хийдэг. Хамаг ямыг нь хийж яваад одоо л нэг сайхан тавирж штэ гэдэг шиг юм бол. Дуусч ин да тий. Дуусч ин, шувтарч ин. Ингээд яа. Нөгөө чишээ юу яриад тэр бисээ шал өөр юм бодсон юм чаа. Хоёр ямар муухай бодолтой хүмүүс. За бүгдөө эргүүлцгээе. Энийг сануулахгүй сонсогчтой энийг сануулахгүй. 7 хоног болгон бэлэг өгж байгаа шүү дээ тий. Тий. Бид 4-7 хоногт 1-7 хоногт нь заавалчгүй номын бэлгийг бол өгж байгаа. Өгжэвэл зүгээр байна. Өгжээгээ тогтцсон Тэгсэн байгаа. байгаа. Тэгээд тэгэхээр энэ сарын номын бэлэг бол хүүхдүүдтэй зориулсан номын бэлэг орж ирж байгаа гэсэн үг шүү. За. Директ лон өсөлтөө. өсөлтөө. Яг ямар хүн ном авмаар энэ хоёр. Би хараа манай дунд хүүгийн яах вэ? Манай дунд хүүгийн уншдаг ном нь өөрөө жоохон өртөг өнтертэй. За. Англи дээр байдаг. Тэгээ импортоор орж ирдэг номнууд гэдэг болохоор жоохон өртөг өнтертэй. Тэгээ би авах гэж хямарнаа. Нөгөө нэг одоо нэг нарийн тооцоотой хүн чинь одоо тиймэрхүү юм дэр хямар штэ. Явгоот лавж байгаа ч. Одоо тэгээд нэг удаа та ингээ авах нь тэ заяа. Би саяхан нөгөө интер ном ад сураар явсан байхгүй. Нэг ганц ном олоод уншчихъя гээд. Тэгсэн чинь уншаагүй ном үнэхээр алдахгүй л. Өнөглөө би одоо яагаад вэ? Гарч ийн гэж. Би яхаа өмнө айгүйх тийм хувийн хөгжлийн номнуудыг их уншдаг байсан. Одоо уншдаг байж байгаа. Сүүлийн үед болонгууд яг яагаад ч юм ийм нэг техник технологи хөгжсөн болохоор ингээд тэр нь тархинд нөлөөлөд байна уу? Яагаад вэ те? Тэгээд ингээд нэг юм ном уншихаас жоохон залхуурдаг болоод байгаа юм. Энийг гэхдээ би засах хэрэгтэй юм уу? Эсвэл яг энэ технологи ашиглаад шууд ингээд мэдээлэлээ олж аваа те. Ингээд хурдтай ингээд явах хэрэгтэй юм уу? Ингээд бас эргцүүлээд ингээд энэний дунд яваад байсан чинь яг уу саяхан нэг юм судалгаа харсан та. Ер нь одоо хүртэл ингээд номоо унших нь өөрөө хүний тархийг те хүний хэл яриа одоо бүх олон зүйлд бас одоо хүртэл юм ашигтай байгаа шүү гэдэг зүйлийг бас ойлгосон шүү. Оо энэ ой Wi-Fi-тай холбоотой юм биш үү? Та нар датагаар орчих юм бол Би шууд датагаар комментууд нь шууд ингээ Миний автоматар орж датагаар ирж байна. байгаа. Миний ч датагаар байгаа шүү. 3 дахь 7 хоногтой хамтдаа байгаа Улаанбаатарын өглөөтэй хамт байгаад баярлаж агаад баяртай байна. Меншин давлгаанд дууддаг Нина, Жон Дагийн сувд ундрах хөөрхнүүдтэй баярлаа. Үгээрээ ч өгёо гэсэн байна. Гэрэлтмээ маань 3 дахь 7 хоногтой Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байгаа юм байна. Харин Улаанбаатарын өглөө маань сонсогч танд хүрээд 10 дахь 7 хоног нь өнгөрч байна. За насан жаргал даш дондуу маань ингэж бичсэн байна. Үнэхээр гой сэдв байна гинэ очроо. Хариу нэхэлгүй туслах сайхан шүү. Миний чадах юм байвал туслахыг л хичээдэг дээ гэд. Баахан зүрхтэй эможи явуулсан байна. Сайн жаргалын хос хоёр шин бүр нэлээд оройхон өглөөний мэндэ гэж орж ирж байна. Хамгийн гоё шүү дээ. Мөрдөгч гээд хөөхөн хүүхдийн тарих ажилуулсан номыг авах гэж байгаа юм. Тэрийгээ л ахуулмаар байна. Таамраараа гинэ. За Одоо ингэдэг. Бид нэг юм явуулдаг. Бэлэг авахаасаа өмнө. Тэгээ тайлбарлаад өгч тий. Тийм, бэлэг авахаасаа өмнө юу болж байгаа вэ гэхлээр одоо номын бэлэг мэдээж авах нь тодорхой болсон шүү дээ тий. Хүүхдүүдтэй ямар ном авмаар байна? Бас доор бичнэ. Аав ээжигээ сонс гэдэг ном л авмаар байна. Зарим хүний сонголт нь арай өргөн байна үгүй юу? Яаж вэ? Минийх амар нарийнхан баг шиг харагддаг юм. Гоё энэ хамаагүй л дээ. За. Сэтгэл дагаад байна нөө. Ном авах хүүхдүүдтэй ном авахаар болоод яг ямар ном авах вэ? Хэдэн хүүхдтэй байгаа вэ те? Хүүхдийн насыг бичээд ч юм эсвэл үнэхээр энэ билийг яг авах юм уу? Авмаар байгаа мó те? Хүслээ шивэндэг цаг өнгөрсөн 7 хоног би чихнээсээ хүссэн байхгүй юу? Тэрний өмнөх 7 хоног болохоор би яаж ч гэсэн 10-т нь шалгарчвал болоо гэж 10-т нь шалгарсан юм. Тэгээ өнгөрсөн 7 хоног тэгээд дууссан байхгүй юу? Өнгөрсөн 7 хоног яасан бэ гэхээр авчимсан гэж бичин сэтгэлээс би арай баг шуналтаад байгаа шиг байна тий. Олигтой шуналтъя. Олигтой шуналтах хэрэгтэй. Yes би авцаа. Одоо нөө сайн ингэсэн штэ. Сонсогчд минь бас ямар хүүхдүүдтэй ямар ном авч өгөхийг хүсэж чинь тэрийг комментээр бичээрэй гэдгсэн штэ. Би бас энэ ч сэтгэлээ хуваалцчихмаар байгаа байхгүй. За би бол авахыг хүсэж байгаа номнуудаараа бас юм нэг шинэ бизнес ном бичдэг юм өксөг бодол төрлөө. Янг ороод ирлээ. Жишээ нь одоо би ингээ те аавынхаа хөлийг базаж өгөх ёстой гэдэг нэг юм ном те. Аавда хоол хадааж өгөх ёстой гэдэг. Аавыгаа сонсох ёстой гэдэг. Энэ ном бол нэрээ амжилт олно шүү нэрээ. Маш олон борлуулагдсан шүү те. Ээжигээ биш зөвхөн аавыгаа сонсоо. За энэ маань бестселлер болоод энэ тэнд зарагдчихвэл манайхын хэл дуулгаад өгөөрэй. Ядаж болохгүй ч гэсэн очроо маань хүүхдүүдэд авчих юм шиг баяраар. Нөгөө нэг комик номнууд байдаг байхгүй хүүхдийн зургтай хууц муцтай учраас үнэтэй байдаг байхгүй. Тэр номноос би бол амаар байгаа байхгүй. Тань мэдэх нь үү? Гүү. Тань мэдэх юм биш. Бүр комик юм funny хүүхдүүд ингээ уншаад инээгээ суугаад байдаг байхгүй. Тэр дотороо юу лээ
ямар хүүхдийн одоо Wimpy Kids-ийг одоо юу гэж орчуулмаар юм те. Wimpy хүүхдийн тийм өдрийн тэмдэглэл гэдэг нэг ном байгаа. Англи дээр. Тэр бас хөөрхөн ном. Ийм гараар зурцсан юм шиг. За тэрийг бол амаар байна. За эсвэл хараа Dog Man гэх те. Нохоо хүн гэдэг ном байгаа. Тэр их гоё ном. Би өчтөр ороо яг ийм нэг хүүхдтэй ном унш гэж би зөвлөсөн шүү дээ. Яагаад шалтгаан нөгөөс те. Ер нь юмыг ялах салгах гэдэг тал дээр ном уншигээ том үедээ зөвлөсөн байхгүй. Ороо 12 өнгөрч байгаа. Цааш хичээлээ суугаа явуулснаа өнөө тэр өдөр хичээлээ суугаад хийжсэн. хийгээ байж захта. Ийм ярьсан баг. Айгүй сонирхолтой. Зүгээр богинохоо хэлчихэ. Найзуудтайгаа цуг нэг одоо яг тэр бүхэн өргөний тэндэг юм сүнстэй байшин гэдэг ер нь 10 жилийнх ингээ бүгд ингээ яригддаг тийм байр байдаг хөөхгүй хуучны нууж унах гэж байгаа. Тэгээд тэрлүү ингээд бүгдээр ингээ сахилахгүй та заарыг марыг гэл тэр чинь те нэг нэгээ дагаал дөрвөл ингээ яваад орж байгаа хөөхгүй. Орсон гэсэн. Орсон чинь сүнстэй байшин гэж те. Орсон чинь шууд манай хүүхдийг чи үйлсэ гэдэг штэ. Шууд орсон чинь хамгийн ихний хан дээр нь үйлсэ гэж бичсэн байна. Тэгээ цаадах чинь ингээд айцтайг над руу ярьж байгаа. Тэгээ доор нь ингээд лоо гэж зүрх тавьчихсан байсан соник. Тэгээ хоёр давхарлаа нь гарсан чинь нөгөөдх нь нурж унахаад байгаа юм шиг мэдрэмжлөө доошоо буусан гэж байгаа байхгүй. Бууга гарахт нь найзыг нь одоо нэг юм хушиг гэж хочилдог гинэ. Тэгсэн чинь дахиад нэг гарахт нь нэг хан дээр хушиг гэж бас бичсэн байсан. Эдэд хушиг. Өө ямар хэцүү юм бэ? Тэгсэн энэ амар сонирн мэдрэмж авч байгаа шүү дээ манайг. Тэгээ айцтай надад ярьж байгаа. Тэгэхээр би хэлсэн. За ямар нэгэн сүнслэг янз янзын зүйл тэнд ингээд айцсан юм биш. Ер нь гэхдээ яг тэр тохиолдол гэж болохыг те адилхан тийм нэртэй. Эсвэл найзууч нь чамаар тоглоод үйлсээгээ битсэн байж болохыг ушиг гэж битсэн байж болохыг. Гэхдээ тохиолдол гэдэг зүйл чинь өөрөө ямар нэгэн санамсаггүйгээр бас тохиолдол бий болдгоо маа. Нааш нь утга учиртай. Гэтэ чи яг нэг муу сүнс чөтгөр мүтгэр гэдэг талаас нь битгий хар. Юу гэж хэлсэн бэ гэхээр нөгөө бурхан чамд иймэрхүү юм аюултай нурж унах иймэрхүү газрууд бити яв гэж зүгээр дохой байж болохыг гэж хэлсэн байхгүй. Яг тэгэхээр цаан ч одоо өчтөр ингээл аюултай мэдээ гарсан шүү дээ. Тэгсэнд явж байгаа манай Доронтой аймагт бас ингээл тэр хүүхдүүд оривж байгаа станцын дээр усан тоос эндсэн ингээл хаасаагүй юмнууд болоод байдаг байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлсэн бэ чи найз нөхөдтэйгөө ингээд өнгөрж болно, ярилцж болно, нөхөрлөж болно харин гэхдээ ялга салга одоо яг хаашаа явах гээд байна гэдгийг эхлээ зогсоод ялга салга бод эргэцүүл. Тэгэхээр чамаа үхэл дүүрэх зүйл рүү дагуулах гээд байна уу те үр дүнгийн ингээ хар. Тийм учраас энэ ялгаа салгааны номыг минийхөө өдөрт нэг бүлэг мүлэг ч юм уу те уншиж. Тэгсэн нөгөө чинь лог хийгээл ер нь хүлээгээд авсан л та. Яг моментд таарч те. Яг моментд таарсан байхгүй те. Тийм байна. Тэгээ ном унших юм сэдлийн төрүүлсэн. Ном унших сэдлийг хүүхдүүдэд төрүүлэхийн тулд аав ээж нь өөрсдөө номыг бас уншиж явах хэрэгтэй гинэ нүдэн дээр нь. Тэгж дагаж болгож ээж хүүхдүүд маань номонд дуртай болно. Өөрсдөө номонд дургу ээжээж өөрсдөө ном шахаадгүй ээжээж хүүхдүүдэд 1000 ном унш гэж хэлээд хүүхдүүд нь ном уншдаггүй гинэ. Харин тийм байлээ. Би утсаа оролдоод байсан чинь хүүхдүүд бүгд утсаа оролдог болоод. Тэгээд дээрэс нь ийм бүр судалгаа хийдэм байлээ. Одоо жишээлбэл бүр гидсэн ихэнх хөвлөд байхаас нь эхлээл үлгэр уншаал ингээл янз янзын одоо дуу сонсгоол аялгау сонсгоол гэж тэгдэг штеп. Энэ хүүхдийн тархинд шууд нөлөөлдөг. Автоматар одоо аав ээжийнхэн дуу хоолойг болоод таньж штеп. Гараад ирэнгүүт л шууд энэгшэл ингээл тасаж эхэлж байна гэсэн үг. Тийм баг байхаас нь эхлээд тэр тусмаа аавууд нь үлгэр уншиж өгч явах хэрэгтэй гинэ. Ээжээс илүү. Наа чи яг жоохон буруу судалгаа авчихсан. Үгүй. Ээжээс илүү аавуудын хоолоогоор ингэж уншиж байгаа үлгэр нь хүүхдийн тархинд илүү ингэж аавыгаа таньдаг гэдэг байгаа тийм. Таньдаг болчихдог гэдэг байгаа тийм. Аавууд маань хүүхдүүдтэй үлгэр орой болгон болж игэл чадлаараа ингэж ядахтаа орой унтахт нэг үлгэр уншаад өгчүүл зүгээр юм болов уу гэж бодож байна. Ядахтаа ном бариа суухгүй маа гэхэд цээжинтэйгээ үлгэрээ уншихад бас овоо эдэн өдөр. Тэгэхээр манай энэ ялагч хараа ямар ч насны хүүхдээ байж магадгүй тийм. Айгуул бүр жоохон бүр эхнэр нь жирэмсэн байвал айгуул үлгэрийн ном авах гэж болно шүү дээ. Тэгэх юм бол уншиж өгөх юм байна оройд. Одоо манай зайгийн хүүхдээ ном уншиж гэдэг чинь бас айгүй чухал. Тэгэхээр тэндээс нэмээд нэг чухал юм хэлэхэд уншиж өгөөд ийм үлгэр гарч ийн. Тэн дээр байгаа агуулга сургамжуудыг бас ингээд яг гоё хилээд өгөх юм бол хүүхдээ өөрөө бас номыг зүгээр нэг унших биш сургамж агуулгыг бас үлээж авдаг болт юм лээ. Бүр гоё санаа. Одоо ингээд сургууль амарч ийн. Ирэх жил одоо дараагийн одоо манай хүүхд одоо 8 дугаар ангид орно шүү дээ. 8 дугаар ангийнх нь сурахчийг авалч тийм үү? Хөш. Сургуулаас нь үгүй шүү дээ. Надад сурахчийг авдсан юм биш шүү дээ. Яг нөгөө зарим нь аав зарим нь сургуулаас энэ жил аваагүй бол дараа жил тэр аваагүй хүүхдүүд байхгүй юу? Надад бүр гоё санаа байна. Одоо шууд юуг явуулъя хэвтүүлээ. Үгүй арай болоогүй. Арай зүгээр тийм л санаа төрдөг. Арай болоогүй. За одоо тэгээ сайхан одоо шившлэгээ хэлэндээ бүгдээрээ. Тэр шившлэг нь юу вэ гэхээр арай энэ одоо юунд би ялсан антар гэдэг одоо чин сэтгэлийн хүсэлтэй. Хоёроос нэг юм асууя.
Ер нь яг шившлэг гэдэг хэлсэн чинь санаанд орж байна. Би ер нь яг юм аз гэдэг юмд нэг актер итгэдэггүй шин. За. Мэдгүй яагаад ч Чи итгэдэггүй. ер нь хамгийн ихтэй юу хоцсон? Ер нь яг юу ч хожоогүй. Амьдралдаа би ингээд Гүнөөдөө суглаач аваг юм уу? үгүй. Нэг ч хожиж үзээгүй байхгүй. За Ой, эхнэр чамаа мөнгөөр хожоод яваад хожиж байдаг. үлээ. Тэгэхээр ингэж нэг Тэр хожоод яваад идэв бэ. миний дотоод нэг юм итгэл үншил байгаад байна шүү дээ. Би аз гэдэг юмд азтан юм суглаа моглаа гээл те. Одоо устдаг сулгаа гээл энд ерөөсөө итгэдэггүй байхгүй. Аха. Ер нь яг нэг итгэдэггүй. Яг Тэгэхээр баахас суглаа гаргаад ирэхгүй тий. Сарах гэлээ. Тэмдэш тэр ингээ надад ерөөсөө юм азтан болж исэн түүх байхгүй шин. Тийм үү. Хишоор байхгүй. Харин чи итгэжүүл болох гээд байгаа байхгүй. Одоо нэг итгээд Итгэжүүл болох гээд байгаа байхгүй. Яг би бас айгүй сонирн бодоод идэг юм аа. За яг би суглаанд азтан боллоо гэж бодъё. За. Дахиад азтан болохыг би хүсгэл байхгүй. Шунтаа тий. Миний ажлын ирчүүч одоо манай заяа ингэсэн сууж байвал яг за жоохон өнөөдрөөс азтан болоо дахиад нэг хоол идчих юмсан. Яа за тоглосон юм. Би бол гайгүй ганцтай юм байна уу? Яг гоо дажгүй нэг амир эрка шиг ингэж өлөнтөөд эдгүүлэх гэж юм байна. Би бүр олон өлөнтөөд шүү дээ. Ялахгүй байгаад ах тусам би бүр олон өлөн болж эхэлж байна. Одоо манайх сүүлдээ бүр уур цартаач. Одоо манайх шиг юм гоё шудраг одоо суглааны систем тий. Тэгэл яг одоо сонсогчдод таларх илэрхийлээд юм гоё бэлэг өгж байгаа. Энэ өдрүүд айгүй гоё. Би энд бас хожихаа айгүй хүсэж байгаа. Нөгөө нэг яг нийгэмдэр байдаг маш олон суглаа моглаа азтан нөөт мөөт би ер нь авах хүсдэггүй. Хүүе. Энд чинь мин авахгүй шүү Би тий. тийм. Мина нөгөө нэг ялагч өөр хүмүүс ялагч болоорой гэдээ өөрийнхөө нэрийг бас ингээд татцсан биш. Магадгүй бах тий. Юу яагаад би нэг за тэрийг Аз гэх юм уу юу гэх юм би сайн мэдэхгүй л байна л да. Манай ээж нэг нөөтийн суглаанд хожиж исэн байхгүй юу? Би бас хожоод идсэн шүү. Тэгээд тэр нь 30 мянга байлуу 50 мянган төгрөг байсан. Тэгээд тэр чинь нөгөө нэг цуглаагаар буюу нөгөө баримт нь яг юу авсан ингэж харагддаг штэ. Тийм үү? Харагддаг байхгүй юу? Би тэрийг шалгаагүй юм шүү. Тэгээд тэрийг харсан чинь ерөөсөө нэг 1500 төгрөгийн юу байлуу юу байла нэг нөгөө имлэгийн нэг зүүн мөл байсан бах. Тэгээ тэр үед нь яасан бэ гэхээр манай өвөө имлэгтэйсэн. Ээж маань сахижсэн. Тэгээд төд удлаг өвөө маань өнгөрсөн байхгүй юу? Тэгээд түүнээс нь өмнөх нь авч ирсэн өвөөд маань хэрглэж ирсэн зүү тариурч гэдэг юм уу? Тим зүйлээс 1500 төгрөгийн зүйлээс манай ээж маань 50,000 төгрөг hodсон. Тийм 30 байна уу 50,000 төгрөг хорж ирсэн. Тухайн үедээ маш их баярлж ирсэн манай ээж. Айгу утга учиртай шүү дээ тий. Мөнгө нь баярлаагүй байхгүй. Маш их баярлж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр өөрөө өөрсдийнхөө одоо нөгөө нэг дотор байгаа зүйлээрээ л өөрөө өөрсдийнхөө үнэмшлэрээ л явж байгаа гэсэн үг. Тийм авсан зүйлнээсээ шалтгаалаагүй одоо нөгөө юу бодож ийн вэ гэдг нь одоо аавыгаа л бодож байгаа гэсэн. Аавда зориулсан зүйл маань ингээд надад эргээд өөр болоод ирлээ. Өөр маань ингэж ирлээ. Би ямар ч гэсэн аавыгаа эцээ хүртэл ингэж харж халамжилж байгаад явуулсан маань одоо буруудааг байнаач гэдэг юм уу те. Яг ээж маань юу гэж бодсныг мэдэхгүй. Гэхдээ бүр чин сэтгэлээсээ баярлж исэн. Тэр юунд авсныг мэдэх хэрэгтэй. Одоо жишээлбэл нөөтийн суглаанд хоцсон 30 40 50 мянган төгрөгөө хүмүүс нэг ярихгүй л ах л та. Гэхдээ манай ээж байнга л ярих байх гэж бодож байна. Наадхан дээр чи ингээ баярлах хэвээр хүмүүс ер нь баярлах хэвээр. Тэгээ би ч нөгөө хөтлөгч хийж явахдаа хүртэл нэг ийм хандлагаар нь явдаг байхгүй. Одоо суглаа моглаа явуулаад ингээ азтан болчихно штэ. Азтан болоход нь би нөө сэтгэл зүйд нь урам өгөх байдлаар те. За ингээд өнөөдөр яг чи ингээ азтан болсон шигээ те. Одоо ирэх он жилүүдэд те. Од хиймэртэй, ич хүчтэй. Өнөөдрийг азтан болсон шигээ те. Одоо юм манлайлж ингэж яваараа гэдэг нэг юм хүсэн өрөөж мөрөөдөг те. Яг тиймэрхүү байдлаар одоо тэр азтан боллоо гэж бодоход тэр азтангийнхаа зүйлээс ингээд урагшаа ирч хүчтэй явах юм араа өөр юм хандлагыг бас ингээд авч байл аягүй гоё болоод. Тэр хүний нас баярлж байгаа. Одоо би хараа энд одоо ер нь бол манай өглөөний шоу хөтөлбөрт одоо би энэ хадмуудынхаа талыг манай эхнэрийн талынхныг оруулмаар байгаа байхгүй. Эдний талынхан заяа одоо ингээд манай эхнэрээс ингээд бусад 3 нь бүр ингээд бүх юмнаас бүх юмыг авдаг. Ингээ байгууллагынхаа ингээ шинэ жил мэл дээр очиод ингээ юм сугалдаг штэ. Тэр мэрийг авчна. Бараг өөртөө бараг авах гад очно бүр. Бүр тийм нэг юм сонин. Би бүр бодоод тэгээд би уулнаасыг очроо шиг байхгүй итгэж мэдэгдэггүй нэг жоохон. Тэр яг тийм хүмүүс анзаарах. Тэр нь авдаггүй мэлээ нэр. Тийм хүмүүс авдаггүй. Тэр нэг хот заяа нэг юм суглаа явуулдаг гэсэн штэ нэг хэсэг одоо юу лээ нэг юм байгууллага рекламдаал. Манай тэр дүүн аялын ирэх мэр шууд авч маваа явж маваа. Би бүр гайхаа наачаа юм. Гэхдээ тийм хүмүүс цаанаасаа өөр юм билээ. Манай
ихч бас л тийм штэ. Өөрөө Аваад ч ах. ярьдیں۔ Тэр нь яадаг вэ гэхэлээ нөгөө нэг одоо плед сугалж байгаа штэ. Плед суглаад өчнөө олон плед бэлдээл ингээд ингэж байгаа. Тэр манай ихч ерөөсөө нэгдүгээр плед л таардаг гинэ. Нэгдүгээр плед л таардаг гинэ. Тэрийг сайхан бэлдээд орчихсон нам. Сүүлдээ бүр нэгдүгээр пледээ бэлдээл ордог гинэ. Тэгэл нэгдүгээр плед л таардаг. Надад ихтэй айгүй сонир. Хайр сонир байгаа Тийм ээ, штэ. тийм ээ. Гэхдээ мэдгүй. Надад айгүй сонин суглаан дандаа таардаг шүү дээ. Юу вэ? Би нэг суглаан дээр дандаа хацтан болдог. Одоо шинэ манай клуб дээр ингээд open mic болдог байхгүй. За бүгдээр бүртгүүлж байгаа хүмүүс ингээ нэрсээ бичүүлээтэй ингээ хайрсан дотор ингээд ингээ шигшж хагаад за ингээд суглаад хамгийн дөрүүлж гарч ирсэн да гэл те. Ер нь гэхдээ хамгийн дөрүүлж нэр нь гарч ирэх нь хамгийн хэцүү байдаг байхгүй. Хамгийн дөрүүлж хүмүүс яагаагүй байхад нэг гарч ирж инээн Халаах хэрэгтэй болно. хүмүүс халаагүй байхад нэг аюу хэцүү тайз руу гарч ирсэн. Тэрэн дээр би дандаа нэгдүгээр суглагдаад байдаг. Сонин байгаа үстэй. Ямар ч юм дээ. Тэрийг одоо аздаг гэх юм уу? Харин яг юу ч гэж хэлэх юм те. За гэс комментуудаа хүргээд суглаа За тэгээ. яа хоёрыг суглаа гэсэн чи суглаа гэвд. Энэ бол бэлэг шүү. Бэлгэрэг Энэ бол болчихгоо. суглаа биш бэлэг шүү заяа. Нэг удаа 2 жилийн өмнө сайхан бүсгүй групп байдгийг эмэгтэйчүүд мэддэг байх. Тэр дундаас азтан болж байлаа. Тэр олон мянган дагагчдаас азтан болно гэдэг бас их аз жарчаан байдсан байлээ гинэ. Тэр группээс маад 2 шууд азтан болсон шүү. Пэ. За. Тэгэхээр энэ цаанаа нэг тийм одтой ямдаатай хүн байд юм байлээ. Өнөөдөр би азтан болно гэж итгэж байна гэдээ ойноо өгчсэн байна. 2012 онд маш их азтан болж байсан шүү дээ гэсэн байна. Анх сонсож эхлээд хоёр удаа нэг дор суглагдаж илээ. Тэгсэн. Одоо харин азтан болох нь дамжиггүй гэж. За, ойртсон гэж штэ өөрийгөө тий. Тэгж нэлээ ойртсон гэж байна. За тэгээ би бичсэн шүү. Өнөөдөр би азтай байхаа л гэж байна. За хоорондоо харьцаж эхэлж гэн, хоорондоо явж гэн, өвхөлт хүргэх зам олон байдаг тул ялгаж салгаж сурах хэрэгтэй. Тимийн тулд ном маш гоё хэлээ очкошка гэнэ. Очкошка гэнэ. За. Harry Potter-ийн бүр амар гоё цааштай, зурагтай англи хэл дээр хувилбар нь бас гоё юм байна лээ. Ваа гэдэл бүр дахин уншаад баймаар гэсэн байна. Одоо ингээд одоо номнууд нь бол ойлгомжтой болсон байна. 9 хүсэл ганх уяг хариу нэхэлгүүд тус хамгийн сайхан хин нэгний тус хэрэгтэй байгааг харах тоолондоо би туслахыг хичээдэг. Би өөрөө хөдөө амьдардаг л да. Хаяа хотод орж ирээд гудмаар алхаад явж хахад гуйлаг гуугаад сууж байгаа хүмүүсийг хараад хүртэл халаасанд байгаа бүхнээ өгчдгөө. Нэг л сэтгэл сайхан болоод явчихдгаа гэсэн байна. За үүнээс дээш комент надад харагдахгүй байна. Надад бас харагдгаа болчихлоо. Харин тий. Ингээд одоо За ингээд эхлүүлцгэх үү. Даваагаас баасан гаригуудад меншн давалгаа зүрхэн давалгаанд нэгдсэн хүмүүс дундаасаа бид нэг хүмүүсийг эхлээд цуглаад гаргаая. За тэгье. Ингээд даваа гаргийн нийт 31 зүрхэн давалгаанаас бид сонгох гэж шүү заяа. За 1 гэж байна. 2 3 Let's go. Эргэж дуусгаас өмнө хэлээ жиж байгууллагын ажилчид оролцдог байгаа шүү. Баясагч. Яа энэ Анх удаа орж байгаа. анх удаа орж байгаа гэдэг байна шүү Анх удаа сонгогдчихлаа. Баяр хүргэе. Баясгалаа. Баясгалан гихтэй баяр хүргэе. Даваа гаргийн меншн давалгаанаас нийт 12 хүн 12 хүн байгаа юм байна штэ. 12 хүний дунд меншн давалгаа одоогоо явах нь шүү. Одоо жоохон орчин үеигээр эхлүүлээд хөө. За тэгээ. 1 2 3 ими гэд баахан тий. За одоо ингэ. За манайхан дараагийн чи юу лээ? Тий. За дараагийнхаа шууд эхлүүлье. За хамтдаа 3 2 1 бас энэ бас тохирохгүй өөр юм бэ те 3 2 1 Найко. Ойнагчтэйс. Ойнагч мна. Би мохоо яг Найко таарчих Найко. Дээш ойнагч. За ингээд фэн рүүгээ бас өгчий. Аялал ойногч даваа гаргийн 2 дахь боломжийн эзэн болж гарч ирлээ. Одоо харин мегмар гариг руу шилжиж байна. Нийт 35 реакшн буюу зүрхэн давалгаанд нэгдсэн сонсогч байна. 35 сонсогчоос хамтдаа нэг хүнийг суулж гаргаж ирье. 1 2 3 энэ эрка байгаа дөө энэ харах юм алга эрка гараад ирнэ одоо хараарай эрдэн даваа бүрвэ эргэж амжсангүй яг ирэх гэж шүү Янсором бом эрдэн мегмар гаргийн эхний боломжийн эзэн боллоо. За дараагийнх буюу мегмар гаргийн зүрхэн давалгаан дундаас меншн штэ ч. Меншн давалгаан дундаас нийт 15 хүн байгаа. 15 хүн дундаасаа бид сонголтыг хийх гэж байна. 3 2 1 тэглээ. Явла. Би бод бүр халаа. Би бүр Ой.
За энэ хүмүүр авах гад бүр яваад шүү. Вау. Ямар хурдтай авч тавьж байна. Өмнөх хүмүүсийн нэрийг айгүй удаан зөөгөөд байсан. Тэ хата нэг юм байна. Өнөөдөр шүү дээ те. Манай найруулагч өмнө инээж байгаагүйгээрээ их инээж. Их багталтай ах шиг. Эхний болон дээр чи инээж, хоёр дахь болон дээр чи бит үү инээж. За одоо харин 5 гаригийн зүрхэн давалгааг эхлүүлэх гэж байна. Нийт 2-ын 37 хүн биш үү? За. 3 2 1 тэг. Ихтэй. Ура! За одоо мизүүтэй би хаалт үзмээр байна. Эрдэнэ доо гараад. Энэ үний юм байна. Эрдэнэ очир их. Энэ систем маш шудраг юм байна шүү. Гэхдээ яг хөө энэ хадаа очиодод өмнө сонгогдсноо гэвэл сонгогчсон байхгүй ард. Эцдэр л гарч ирэх үү гэдэг. Тэр л чангаштай. Гарч ирэн заяа. За одоо хамтдаа цэнхэр зогсмоор байна тий. 5 гаригийн меншин давалгаанд нэгдсэн нийт 19 хүн. За энэ бол бас нэлээд их болоо явчихж шүү. Боломж нь бас нэмэгдээ Нэмэгдээ явчлаа. 19 хүн дундаас хамтдаа тодруулцгаая. 1 2 3 Же. Ой. Сайхнаач. За манай сайхнаа үзэж гин үү? Сонсож гин үү? Сайхнаа өнөөдөр чулуугуудээ комент баяр хийчихсэн. хүргэе. Манай сайхнаа мань бас одоо мэтгэлцээний урлагийн хүн байгаа. Манай бас том өрөө тэ нэвтрүүлэгтээ зочдоор оролцож байсан. Баяр хүргэе. Оролцсонгуудаа бас 10 луу ороод энэ арын алга байна. Энэ ороод ирлээ. За ингээ пүрэв гариг лөө шилжиж байна. Пүрэв гаригийн зүрхэн давалгаанд дундаас бид орж ирэх гэж байна. За энэ пүрэв гаригийг явуулахаасаа өмнө хэсэг тайлбар хийя гэж бодож байна. Өнөөдөр анх удаа бас сонсож байгаа анх удаа бэлэг буланг маань үзэж байгаа хүмүүс байгаа. Тэгээд меншин давалгаанд одоо нэгдэж орж ирээд байгаа хүмүүс байгаа аахгүй. Тэгэхээр түүх хүмүүстэй тайлбар хийя гэж бодож байна. Тэгээ энэ болохоор одоо нэг ямар нэгэн фэйсбүүкээр лайв яваад идэх хустдаг суглаа биш шүү. Биш тийм биш. За тэгээд даваагаас пүрэв гаригийн хооронд бол бүтэн нэвтрүүлгийн турш меншин давалгаанд оролцоод зүрхэн давалгаанд оролцсон бол таны нэр автоматар орж байгаа гэсэн үгийн тухайн өдрийн боломжит хүмүүсийн дундаа. Харин баасан гаригийн хувьд гэх юм бол бид эхний булан эхлэх хүртэл меншин давалгаагаа авдаг. Зүрхэн давалгаагаа авдаг байгаамаа. Тэгэхээр баасан гаригийн хувьд гэвэл одоо бол өнгөрсөн гэсэн үг. Тэгэхээр та харин эх 7 хоногт эх 7 хоногийн бэлгийн эзэн болох боломжтой шүү гэдгийг энэ ташрамд дуулгая. Яг үнэ. Ер нь бол ингээд 7 хоногийн турш одоо бидэнтэй гой сэдвүүдээр тий хамтдаа ярилцаж хуваалж хамт байсан сонсогчдоо одоо талархаж байгаагаа бэлгийг гадуулж байгаа юм цааш. Сайхнаа нэг дундуур нь юу ч бичихгүй байжсэн ээ гэж цаач бонгилцсан эморцсон суужсэн байл яа. Комент бичихгүй за гэдэг. гэжсэн чи тий. За ингээ пүрэв гаригийн нийтдээ 31 зүрхэн давалгаан дундаас хамтдаа сонгоё. 1 2 3 яваа. За одоо Эрдэнэ даваа гарч ирэх долио байж байна. Ойнагч дэш. Тийм ээ. Эрдэнэ давааг өнгөрч. Ойнагч мань ялагч боллоо. За ойнагч 2. Энэ наадам гэхдээ айгүй сонин наадам байна. Ойнагч 2, Месү 2. Тийм байна. Ста даваарсан юм бол нэг нь Эрдэнэ даваа болгочихоо. Тийм. Одоо очроо 2 бол. Тэгээ энэ ёстой нөгөө нэг бидний гар оролцоогүй гэдэг утгаараа ингээ явж байгаа учраас бид нэрээ үнэхээр хил ам хийгээд ч барахгүй. Одоо очроо 2 болно гинэ. Байж гараа ой. Энд чи хараа. Лажима оюун цэсэг 2 байна ой. Тийм шүү дээ. Энэ устгая. Нэг нь устгая. Яаж юм 2 байх хэрэгтэй шүү дээ. Үгүй энэ биш энэ өөр ахгүй. Өөр юм уу те. За ёстой энэ. За дахиад явъя. Яг идүүлэх гэж шүү. Энэ бол пүрэв гаригийн нарийнч нөгөө нэг 5-ыга яац юм байна. Биш. За явцсан. За нэг пүрэв гаригийн меншин давалгаа буюу 13 хүн дундаа сонгогдсон. Ногоон дээр зогсчихсоо тий. 1 2 3 яваа. Ногоон дээр зогсоо. Эрдэнэ очир. Эрдэнэ даваа. Оо би өнгөрсөн. Жуни даги. Ой, за яг хоо. Ногоон дээр зогслоо. Одоо ногоон өнгөө биш. Нэрээ чи буруу уншсан уу? Би буруу уншсан уу? Жун даги. Жун даги гэсэн. Би бол Жуни даги гэдэг. Жун даги. Жун гэдэг чинь 6 сар гэсэн үг байхгүй юу? Тийм. Би буруу уншаад байна гэсэн үг. Тийм, буруу уншаад. Жуни даги гэдэг. Гэтэ Жуни даги нь илүү хөөрдөн биш үү? Буруу шүү. За ингээд баасан гариг лөө шилжлээ. Эрдэнэ даваа дээр зогсё одоо. Баасан гаригийн нийтдээ энэ болохоор
Зүрхэн давалгаа байна. Зүрхэн давалгаанд 16 хүний нэр орж ирсэн байгаа шүү Баасан гарагт. За ингээд зүрхэн давалгаанд нэгдсэн 16 хүн дундаасаа сонголтоо хий. 1 2-ын 3 Сонгоод ах юу аах вэ? Эрка. Тэг чин сонгоод ах юм байхгүй. Эрка угаасаа яа. Талархаж бай. Би өнгөч. Стоп. Зогс. Манай За манай эхнэр битэрийн гол яг зааглаа зогсчихлаа. Би бас гэр үлээрээ ороод унсаа. Яна манай эхнэр өнөөрэ газар унтах нэ. Эхнэр яг өөр дээр зогсох гинэ. над дээр ашиглаа явчихлаа шүү. Энийг найруулагч каттад оруулчихлаа. За ингээ Баасан гаргийн меншн давалгаанд. Гэтэ эдний гэр бүл бүр гэр бүлээрээ хүчтэй шүү. Одоо энд одоо хардаа түрүүн зүрхэн давалгаанд хүн ч байсан, эхнэр нь ч байсан. Одоо ингээд меншн давалгаандаас хүн би байна. Эхнэр байна. Энэ бүр авах гад бүр явчлаа шүү. Гэр бүлээрээ бүр Энэ яг 2-2 болчихлоо. өсөл хөтөлбөр боловсрол. Энэ 10 сонгогдсон энэ 10 хүний хүн ер нь бол нэг 5 хүний л нэр байна. Ер нь бол. Ааха. 2-2 байна. За одоо хамтдаа өнөөдрийн меншн давалгаанд нэгдсэн нийтдээ 11 хүн дундаасаа сонголтоо хий. За би яана. 2-ын 3 Би сонгох жоо. Манаха. Бас гаргийн меншн давалгаа нэгдүгээр болон эхлэхийн байсан шүү. Бэшэ. Йоо. Манай баяр хүргэе. Тийм ээ. Найстаа баяр хүргэе. Одоо хараарай хөөе. Би энэ дотроос би сонгогдсон зэ шууд. За одоо найруулагч нэг рефреш хийчи те. Энэ өрсөлдөө айгүй Юу чанга. хийч? Рефреш. Рефреш биш Энэ юм одоо уу? хараа. Үгүй рефреш. Очрогийн талаас 2 байгаа. Лажима оюунцгийн талаас 2 байгаа. За Мизу 2 байгаа. Энэ финал уу? Би ганцхан байгаа шүү. Энэ одоо финал шүү. Финал Финал юм буюу уу? Тий. өнөөдрийн Финал. бэлгийн эзэг хэн болох вэ гэдгийг шийднэ гэсэн. За хамгийн сүүлээ. Бямсуран бум Эрдэнэ, Энд яриа байхгүй. Эрдэнэ очрын их тайван, сайхна чулуунхүү, Лажима оюун цэцэг, Бямба бата, Бямсуран бум Эрдэнэ, Лажима оюун цэцэг яагаад давтаад уншаад байгаа юм бэ гэж хүн бодож иж магадгүй те. Жун даги Эрдэнэ даваа хөрвэ гэсэн хүмүүс орж ирсэн За байна. ястаа уучлаарай. Би авцсан энийг яхаар байхгүй. Би За. мэдээд энэ бүр. Бэлнэ. Бэлнэ. За бэлэн би хүүхдүүдтэй бас ном уншуулмаар байгаа шүү. Одоо За, бэлэн сүүлийн те. бас ном уншуулах нь Бүгд бэлэн. чухал. Бэлэн. 3 2 Let's go. Би нүдэ алаар чадахгүй. ганцаараа байгаа Жун дагийн сайхныг би дэмжиж байна. Яа юу болж байна? Би харахгүй шүү. Би харахгүй шүү. Манай баясгалын Баяр эксперт минь өнөөдөр үнэхээр баяр баясгалантай өдөр тохиолоо. Хараад чинь. Өө энэ улаан дээр таарах нь бол улаан дээр таарсан юм байна те. Тий. Улаан дээр Бас уусандаа бодсон. тэгсэн яар. Би ингээ харж улаан байхаар сандрахгүй. Юу илээ гэсэн чинь биш шүү. Манай найруулагч жоохон хуруугаараа хүчтэй дартсан бол яг над дээр очихсан байгаа байхгүй. Айгу хуруугаараа сул дарчихгаа. Яг хоёрын дунд байна шүү дээ. Харин тий яг биш биш. Тий найруулагчдын дунд. Найруулагч хоёрын дунд баясаагч ганцаараа сонгогдчоод ганцхан сонгогдоод Баярлалаа. Тэгээ баясгалынэгчтэй баяр хүргэе. Нэртэйгээ адилхан өнөөдөр үнэхээр баяр баясгалантай өдөр тохиолж байна. Одоо байгаа ирсэн байгаа хта эсвэл уцаар залгууд бүр уг нь сүртэй дээ тий. Уул гоё тий. Боломжтой бол найруулагчаа уцаар залгаж өгөөч. Баясгалынэгч одоо өөрөө байхгүй байгаа юм чинь энийг хэдүүлээ. Шимээгүйхэн. Хөш заримдаа бид нар ингээд шинэ жил мэнжлэр Нууцлаа. хөтлөж байгаад нөгөө хүн байхгүй л тооцохгүйгээ дахиад эргүүлдэг байхгүй юу? Тгий. Тэгвэл Тгий л та. Тэхөө. Энэ хүн залгаж орж ирэхгүй бол дахиж эргүүлнэ гэдэг Тгий. дүрмтэй бол л да. за тэгээ. За тоодлоо шүү. Хоёр тоолын яг хоёр. За бүгдээрээ дараах өрөөлөө. Заваанаас. За тоглосон юм яах вэ? За ингээ бэ баясгалан танд баяр хүргэе. Та Баасан гаргийн биш. 5 Энэ 7 хоногийн. 5 сарын сүүлийн 7 хоногийн бэлгийн эзэн боллоо. Тэгэхээр хайртай зээг хүүдээ. Хайртай охтууд хүүдээ бас болох юм байна. Зээг хүү хоёртол авах гэж бодож байна. Яхан бэ тэр том охиндооч болно шүү дээ. Насан Гүй, турш хэрхэн сайн ээж болох вэ? Ой залгаж байна. За ингэж ялагчтай холбогдъё. Байна уу? Баяр хүргэе. Бүр нөгөө нэг илэрсэн гэдэг шиг яа юу гэдэг вэ? Илжрээ тахтай. Илжрээ тахтай. Өнөөдрийн одоо сонсоогоо суучсан. яа. Ийм муухай. За баясагч баяр хүргэе. Юуны автсан болсон баяртай. Ном хүүхдүүдтэй ном аав. Вау ямар гоё юм бэ. За маш их баярлалаа. Эхнээсээ энэ азтан чи байд юм дээ. Бүгд ингэж хэлгээ те. Нэгээс байд юм дээ. Үнэхээр тэгж хэлмээр санагддсан бэ те. Яана би хэлхийсэн. За одоо фьючердөө тэгээс авдаг хүмүүс наавдээ гэдэг айгу сууж. Тэгсэн чинь та авчлаа штэ. Ямар ном авъя гэж бодож чинь ер нь мэдээ жижигдэл авах та.
Харин тийм жижиг 5 настай заавь да тий. Яхан бэ томдооч авч болно шүү дээ. Хэрхэн сайн ээж болох вэ гэдэг ном авч болно. Тийштэй болно шүү. Жаахан доо. Тийм бяцхандаа л авах. Бяцхандаа авах. Тэгээд дээдлийн ахтнаас авч болно шүү дээ. Хитэн дөргөн ном авах. Тэрийг буулж байгаа яри. Тийм тэрийг ялагчтайгаа тусдаа ярьдаг байгаа шүү. За тэгвэл яаж байгаа тий. За танд баяр хүргэе. 5 настай. Баярлалаа. Үнэхээр тийм байсан бэ. За манай баясаагч сая Энэ хоёр өрөөсөө алгаад ашихгүй байна. Ихчээ сайхан ай кофе жанчих тэгвэл. За баясаагч танд баяр хүргэе. атаархалтай хэлж байна. Баясагч та үзээгүй байгаа бах те. Тэгэхээр ийм байгаа. Араа Мизу 2 тодорсон заяо. Мизу 2 тодорсон, очроо 2 тодорсон. За. Тэгж яхад та дундаас нь ингээ хожчихлаа шүү. Аттай зэдэг байх. Тийм л байна. Азтай юм аа. За баярлалаа баяр хүргэе. Адтай хүүх юм аа өөрөө. За өнөөдөр гоё азтай одоо одтой байсан шиг өнөөдрийнхэн ажил нь гоё эрч хүчтэй байх болтгоо Гялалзуулаас тийм ээ. Маш их баярлалаа. Таад амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За удахгүй уулзъя. Удахгүй уулзъя гинэ. Тэ амар хол явах гэж байгаа тийм. Ингээд энд хүрээд өнөөдрийн Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань жаргаж байна. Бидэнтэй хамтдаа байсан эрхэм сонсогчтанд баярлалаа. Радиогийн 1-р студиэс РК очроо заяа, найруулагч Мизу, мөн Монгол улсын өнцөг булан бүр, дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй хамтдаа байж сонсож үзсэн сонсогч танд баярлалаа. Баярлалаа. Өдрийг #гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ дурсамж дүүрэн өнгөрүүлээрэ. Ингээд эрэх даваа гарыг хүртэл төр Баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Өглөө бүрийг бидэнтэй хамт угтаж байгаа сонсогч танд баярлалаа. Бидний зүгээс тань зориулсан бэлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Амралтын өдрийг хайртай хүмүүстэйгээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио